За зориох бас нэг линк тавьсан байсан тий. Тэрнийхээ тухай бас тань Тий. хэлчихээрэй. Би нэг чатан дээр бас нэг линк тавьсан байгаа. Би нэг сургалтын донд ерөнхийдөө жижигхэн судалгаа аваад тэгээд тэрэн дээр үндэслээд ярил бас илүү бодиттой юм болов уу гэсэн тийм зорилгоор. Тэгээд чат руу ороод бас линкэн дээр дараад зүгээр дөрвөн асуулт байгаа. Тэрэнд үнэн бодиттой хариулцвал бас зүгээр ах. Яг хуу явцын донд би угаасаа QR кодыг нь үзүүлээд тэгээ утаснаас та QR код скан хийгээд бас асуултуудад хариулж болно. За ямар ч солонгойдоо баярлалаа танилцуулга хийсэнд. За миний бие Болдотрын уран зориг Америк нэгдсэн улсын Freeport McMoran Climax Mine гэдэг Колорадод байдаг уурхайд найдвартай ажиллагааны ажилтан хийдэг. Яг хөө мэрэгчлэр ер нь нэг 20 гаруй жил ажиллаж байна. Монголд нэг 10 хэдэн жил. Одоо нэг Америкт нэг 10 жил ажиллагааны салбарт энэ засвар үйлчилгээ найдвартай ажиллагааны чиглэлээр ингээд 20 жил ажилласан туршлагатай байна. Яг хөө энэ уулзалтын маань зорилго нь болохоор ерөнхийдөө нэг илүү сургалт гэхээсээ илүү яг хөө зүгээр ер нь өөрийгөө мэдж байгаа, чадж байгаа, хийж байгаа юмаа бусдаагаа жоохон шеэрлэх. Тэгээ бусдаасаа бас үлгээ авах, бусдадаа бас ямар асуудал байна, тэрийг нь ойлгох, харилцан ярилцах ер нь нэг тиймэрхүү зорилгоор л хийж байгаа шүү. Тэгэхээр би ганцаараа яриад байх нь бас нэг гол биш. Та бүхэн өөрсдөө бас идэвхтэй оролцоод асуух ярих юм байвал асуугаарай. Манай солонгоо чат хэсэг дээр ерөнхийдөө юм бичвэл чат хэсгээ шалгаа явуулна. Тэгээд хариултын презентацийн дараа тэгээд хэдүүлээ асуулт хариултыг хийгээ явуулна. За ерөнхийдөө энэ сургалтын маань үндсэн сэдэв бол засвар үйлчилгээ ажлын менежмент гэж байгаа. Ерөнхийдөө work management гэж ярьдаг англиар. Work management нь бол аль ч одоо барааны стандарт уурахад бол яг адилхан бол стандарттай хэрэгждэг. Одоо би жишээ нь өөрөө оюутлогод борог олдод ажиллаж исэн, оюутлогод ажиллаж исэн. Одоо энэ Freeport McMoran гэдэг уурхад ажиллаж байна. Энэ work өөр энэ одоо олон жил том бизнес явцууд бол аюу хэвсэн тогтцсон юм процессыг авчих гэсэн. Доторх бүтцэн ямар байдгийг яг яаж холбогдоо явдаг. Ингээ за орчил хэсэг дээр ерөнхийдөө энэ ярианы сэдэв юу байх вэ гэхээр засварын ажлын удирдлагын гол ойлголтууд. За тэгээд засварын ажлын үе, шат ба тэдгээрийн холбоос. За тэгээд засварын ажлыг төлөвлөхөд ер нь хэд ямар багаж зэвсэг технологи ашиглавал илүү үр дүнтэй байдгийг бас танилцуулах хэсэг байгаа. За яг үр дүнгийн шинжилгээг бол энийг бол нэг ярих шаардлага байхгүй. KPI гэдэг дараа нь тусдаа бас нэг том сэдэв байдаг. Тэрэн дээр бол яригдах бах. Энэ бүр тусгайлж нэг том презентацийн бас хийгдэх бах. Одоохондоос төлөвлөсөн юм алга нь. За тэгээ засрын багийн бүтэц ерөнхийдөө ямар байдгийг ерөнхийдөө энэ бүтцийг би өөрийнхөө өмнөх ажиллаж ирсэн хэд хэдэн уурхайнуудынхаа туршлаган дээр үндэслээ ерөнхийдөө л засварын багийн бүтэц нэг олон улсын стандартад нэг иймэрхүү яваад байт юм байна гэсэн ойлголтыг өгөх зорилготой. За үүрэг хариуцлагыг бол бичээгүй. Засварын ажилд одоо work management гэхээр мэдээж үүрэг хариуцлага яригддаг. Энэ маань бас өөрөө маш том сэдв гарч ирдэг. Тэгэхээр энийг бас дараа нь төлөвлөө бас нэг презентацийн болох санаа байгаа. За тэгээд дүгнэлт тэгээд асуулт хариулт хэсэг байна. За засвар үйлчилгээний ажлын менежмент яагаад чухал вэ гэдэг асуулт мэдээж асуулт гарах бах. Энэ дээр би юу гэж хариулж байгаа гэхээр за өнөөгийн бид хөрөнгөтэй салбаруудад засвар үйлчилгээ нь зүгээр нэг эвдэрснийг засах ажил биш, харин ажлын гүйцэтгэл чанарыг тодорхойлох стратегийн чухал хүчин зүйл болсон. Одоо жишээ нь манай одоо уламжилт арга бол эвдэрснийхэн дараа түлхүүрээ өрчиж засах гэдэг ойлголт байдаг. Тэгвэл одоо энэ маань бүр ингээд стратегийн төвшөнд, байгууллагын төвшөнд яригддаг болсон. Ингэснээр яг нөгөө энийг зөв хэрэгжүүлснээр ажлыг хизээ хэрхэн төлөвлөж, хойрлож, тэгээд гүйцэтгэхийг оновчтой болгодог. Ерөнхийдөө нөгөө засварын ажлыг энэ менежментийг стратеги маягаар ингээд хэвшүүлэхээр зэрэг энэ маань өөрөө нөгөө ажлыг хизээ хийх, хэрхэн төлөвлөх, хойрлох, гүйцэтгэх гэдэг нь илүү тодорхой ингээд дэмэгчтэй болоод ирдэг. Ингэснийхаа давуу тал нь юу гардаг гэхээр мэдээж гинтийн зохисол буурах,
За тэгээд зардал хэмнэгдэх аюулгүй байдал сайжрах гэсэн маш олон давуу талтай. За тэгээд энэ дээр яг гол давуу талуудыг би зур булlet point дээр оруулсан. Найдвартай ажиллагаа сайжирна. За гэмтэн эвдрэл багш үйл ажиллагаа тогтвортой болно. Зардал хяналттай байна. За илүү материал хэрэгцээ буурна. За бүтээмж нэмэгдэнэ. Ажилчнууд төлөвлөсөн ажлыг илүү их гүйцэтгэж гал унтраах reactive гэж яддаг юм англи дээр гал унтраах ажил багасна. За аюулгүй байдал мэдээж сайжирна. За тэгээд мэдээж зөв төлөвлөлтний эрсдлийг маш өндөр хэмжээгээр бууруулдаг байгаа. За яг нь reactive гэдэг хүмүүс бас юу яриад байгааг ингэж асууж иж магадгүй. Тэгвэл асуудал гарсны дараа шийдэх. Ерөөсөө л ингээл байнга яг эвдэрснийхэн дараа очиод одоо засах ийм арга хэлээд байгаа. Ерөнхий ямар ч урьдчилсан байдлаар нэмийг хийхээс илүү гарсныхан дараа proactive гэдэг нь урьдчилсан сэргийлэх байна. Энэ хоёр маань маш өөр ойлголт. Тэгэхээр бидний одоо гол зорилго бол энэ proactive буюу урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аягүй сайн хэвшүүлэх хэрэгтэй. Энэ маань нөгөө өөрөөр ярихаар нөгөө хэллэгээрээ болохоор энэ work management буюу энэ засварын ажлын удирдлагын менежмент юм аа. За тэгээд засвар үйлчлэгийн ажлын менежмент зүгээр нэг засвар үйлчлэгийн ажил биш болсон. Одоо бол энэ бол таны бизнесийг хэрхэн удирдах байгаа илэрхийлэл юм аа. Нэгсэндээ бизнесээ үр ашигтай, өгөөжтэй, аюулгүй, байгальд эрхэлтэй удирдъя гэж байл энэ мэдээ санхүүгийн байдлаар бас хэмнэлттэй тий гэж байл энэ work management бол заавалжгүй яригддаг юм аа. Энэ засварын ажлын удирдлага. За энэ жижигхэн нэг түүх би оруулсан. Ерөнхийдөө maintenance засвар үйлчилгээгээ тий одоо бид нөгөө аж үйлдвэрийн 4-р хувьсэл гэж одоо явж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан аж үйлдвэрийн 1 2 3 4 гэж явдаг. Энэ маань яг ингээд түүхэн судлаад үзэхээр энэний ард засвар үйлчилгээ бол байнга хамт явж идэг, хувьсан өөрчлөгдөж хөгжиж идэг ийм байдал анзаарэгдсэн. Тийм болохоор энийг би их сурж байгаа Reliability Standard Maintenance Second Edition гэдэг John Murphy гэдэг мундаг хүн байдаг. Тэрний номноос авч хийсэн. За ерөнхийдөө maintenance нэг болохоор зүгээр эвдрүүлэл засаад ерөөсөө тэнд ямар ч бодлого байхгүй, ямар ч стандарт байхгүй. За тэр үе маань хизээ их төвлөрж исэн гэхээр 1940 оноос 1950 оны хооронд зүгээр ингээл нэг тийм гал унтраах байдлаар буюу reactive байдлаар явж исэн. Тухайн үед бол яг тоног төхөөрөмж нь бол айгүй энгийн, маш удаан, болох нэг тэрэнд бол нэг толгой өвдөдөх юм байхгүй. Тэгээд mass production гэж яддаг те олноор үйлдвэрлэх шаардлага байгаагүй. Одоо бас зарим тохиолдолд бас байсан. Гэхдээ бас төдийлөн бас яг энэ оновчтой шийдэл тухайн үед гараагүй байсан байна. За 1960-аас 70 оны хооронд яг үйлдвэрчлэлт бол нэлээд сайжирсан. За тэгээд найдвартай ажиллагаан дээр жоохон ярьж эхэлсэн. Машин тоног төхөөрөмжийнхаа ашиглалтын хугацааг яаж уртсах уу, насыг яаж тайлбарлах гэдгээр ярьдаг болсон. Зардлаа хянах тал дээр анхаардаг болсон. За тэгээд CMS буюу Computerized Maintenance System гэдэг одоо тусгай програм гаргаад энэ work management-тэй тэрэн дээр хөтэлдэг болсон. Энэ маань болохоор 1960 оноос 70 оны хооронд. За яг Computerized CMS гэдэг би дараа нь жижигхэн товчхон тайлбарлана. Энэ нь болохоор яг засварын үйл ажиллагаанд хэрэглэгддэг үндсэн програм байнамаа. За тэгээд maintenance буюу засвар үйлчлэгээний 3 нь хизээ ихсэн бэхээр 1980 оноос 2000 оны хооронд ерөнхийдөө явж ирсэн. За яг мэдээж илүү нөгөө найдвартай ажиллагаандаа төлөвлөж эхэлсэн. За хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулах тал дээр онцгой анхаарч эхэлсэн. За тэгээд бүтээгдэхүүний чанар дээр байгаль орчин, машин тоног төхөөрөмж, за тэгээд зардал бууруулах, илүү үр ашигыг нэмэгдүүлэх. За тэгээд CMMS маань болохоор EM гэдэг Enterprise Asset Management гэдэг илүү дэлгэнгүй, илүү тодорхой хүчтэй болж ирсэн. За тэгээд 2000 оноос хойш одоо бид нэр Industrial аж үйлдвэрийн 4 буюу одоо maintenance засвар үйлчлэгээний 4 гэж явж байгаа. За энэ дээр болохоор илүү одоо нөгөө давуу тал одоо гол чухал өөрчлөлт нь юу байсан гэхээр за интернет of Things гэж ярьдаг те маш олон тооны сенсоруудыг ашиглаж ирсэн. Энэний ард маш олон том тооцоолон бодох систем гарч ирсэн. За ингээд дараа нь юу болсон? AI орж ирсэн. За тэгээд data mining, за тэгээд нөгөө CMMS Enterprise Asset Management байсан. Одоо бүр performance management болоод энэ
үлэрч одоо AI-гаас мэдээлэл авдаг, AI нэгээгээд хүмүүстээ зөвлөгөө өгдөг ийм байдалтай болж гисэн байна. За тэгэхээр яг энэ үндсэн зүгээр гол санаа нь ерөнхийдөө одоо бид нар ямар төвшөнд байна гэдгээ та бодоорой. Энэ зүгээр цаг хугацааны байдлаар харах юм бол манай Монгол бол нэлээд хойно явдаг. Ягаад тэгэхээр хамгийн гол одоо асуудал биднэрт юу харагдаад байна гэхээр яг тийм work management буюу засвар менежменттэй системтэйгээр програмтайгаар авч иж чадахгүй байгаа нь аюул том алдагдал байгаа. Тийм учраас тийм програм байхгүй учраас жоохон хоош ингээд 1900 одоо 60-аар 50-аад оны үе байдлаа яваад байгаа юм болоо зүгээр гэсэн тийм сэтгэл харагдаад байгаа. Мэдээж бүх компаниуд бол тийм биш байгаа. Тодорхой нэг хэсэг компаниуд дээр сайжруулалт их шаардлага байгаа. За тэгээ ерөнхий засварын ажлын үндсэн төрлүүд гээд яг уу энийг нөгөө шууд нөгөө юу руу авахын тулд би ерөнхий засварын ажлын одоо үндсэн яг ямар төрөл вэ гэдгийг зөв олголт өгөх гэсэн. За төлөвлөгөө засвар үйлчлэгээ буюу preventive maintenance гэж ярьдаг тийм ээ. Энэ маань илүү proactive талдаа буюу одоо урьдчилан сэргийлэх талдаа ийм ажил гэсэн үг. За энэ дотор юу орсон гэхээр календар суурилсан буюу одоо календар суурилсан засвар үйлчлэгээ буюу одоо сар болгон үйлчлэгээ гэдэг ч юм уу, жил болгон үйлчлэгээ гэдэг ч юм уу, өдрөөр болгон үйлчлэгээ гэдэг ч юм уу, календар дээр суурилсан засвар үйлчлэгээ байгаа. За Google дээр суурилсан буюу одоо Google дээр суурилсан буюу хөдөлгүүрийн цаг одоо машины километр ч юм уу те тэрэн дээр суурилсан засвар үйлчлэгээ гэж байдаг. За хямд хэмжил дээр суурилсан засвар гэж бас байгаа. Одоо condition based жишээ нь одоо тосны даралт ундаг ч юм уу, температурын даралт температур нь хэд халдаг ч юм уу те. Ерөнхийдөө ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарахад тэрэн дээр тааруулсан засвар үйлчлэгээ хийдэг байгаа. За тэгээ машин сургуульд суурилсан засвар үйлчлэгээ гэж яриад байгаа. За яг энийг predictive maintenance гэж ярьдаг. Илүү одоо онцлогоо нарийн тоног төхөөрөмж ашиглаад онцлогоо хийгээд тэрэн дээр тоног төхөөрөмжийнхаа ерөнхийдөө бүтц дээр анализ хийгээд юу нь болж ийн юу болохгүй нь гэдгийг нь судлаад тэгээд засвар үйлчлэгээ хийдэг байгаа. За миний үндсэн ажил бол яг predictive maintenance буюу RCM supervisor гэдэг энэ дээр одоо би гол төлөвлөж ажилладаг. За тэгээд оператив үйлчлэг дээр суурилсан засвар үйлчлэгээ гэж байна. За энэ маань яг энэ одоо доод хэсэг болгохыг засвар стратеги стратеги. За дээдлийн том гарчим болохоор засвар үйлчлэгийн төрөл гэж явж байгаа. За тэгээд эвдрэл одоо condition maintenance corrective maintenance гэж бас засвар үйлчлэгийн бас өөр төрөл байдаг. Гэхдээ энэ маань илүү reactive талтай буюу одоо эвдэрсэн даруйд нь засах гэсэн тийм төрөл байна. За жоохон аюу болох орчуулсан эвдрэл засварын үйлчлэгээд одоо эвдрэл гарсан тохиолдолд засах үйлчлэгээ л гэсэн. За тэгээд яг уу стратеги нь яаж явдаг вэ гэхээр энэ төрөл дотор хоёр стратеги нь үндсэндээ төрөл болон хойд засвар үед илэрсэн гэмтлийг одоо засварлах, энийг эсвэл төлөвлөх, дараагийн засвар дээр оруулах. За тэгээд төлөвлөгөөд бос эвдрэл одоо жишээ нь гинти эвдрэл, тийм emergency эвдрэл, яаралтай эвдэрлүүд гэх мэтлээ эдгээр нь болохоор нөгөө reactive буюу corrective maintenance-д орд юм байна. За тэгээ яг уу би ер нь бол work management засварын удирдлага гэдгийг одоо жоохон шийдлэх ухаанч гэдэг юм уу, одоо инженеринч гэдэг юм уу, яг тоон үзүүлэлтээр жоохон тайлбарлаад хоёр жишээ авах гэсэн. Эхнийх нь болохоор засварын хэлтсэн төлөвлөгчгүйгээр ажиллаа явуулдаг бөгөөд ихэнх цагаа reactive maintenance буюу гинти эвдэрлүүдийг засгаж зарцуулдаг байна. Нөгөө reactive тийм үү? Нөгөө reactive maintenance гэдэг нь эвдэрснийхэн дараа л очиод засаад байна гэсэн. За тэрэн дээр илүү нөгөө ажилт юм байна. За нийтдээ засварын ажилт нь 20 хүн байсан. За төлөвлөгч, хуваарлagч байхгүй. За яг зарим тохиолдолд ихэнх уурхаанууд бол төлөвлөгч, хуваарлagч гэж байдаг. Гэхдээ нөгөө уламжлалт дарга буюу Excel дээр ч юм уу цаасан дээр хийдэг бол төлөвлөгч, хуваарлагч байхгүйтэй л адил гэсэн үг. За тэгээд supervisor нэг байгаа юм байна, ахлах ажилтан. За тэгээд ойролцоогоор тооцоолсон range time буюу яг ажлаа хийж байгаа ажил үргийн одоо ажлаа хийж байгаа процент нь болохоор 30% байт юм байна. Ягаад тэгэхээр нөгөө төлөвлөлт хуваарлалт нь жоохон 0 гэж орж ирж байгаа болохоор. За тэгээ энэ дээрс ингээд хүн 20 хүн байна. 7 хоногт нэг хүн 40 цаг ажиллана гэж бодоход нөгөө ерөнхийдөө 7 хоногийнх нь ажлын нийт бүтээмжийн цагаар нэмжиж 240 цаг бүтээмжтэй ажиллаж байна л гэсэн. Ягаад тэгэхээр
энийг бидний доор томьёолын аргаар бодоод байна тийм 30% өржүүлээд 240 хүн цаг 7 хоногийн. За тэгээд энэ маань их үү бага үү гэдэг дээр та нарыг гайхчих магадгүй. Энэ бол хангалттай биш. Ерөнхийдөө олон улсын стандарт байдаг. Энэ French time буюу яг энэ засвар үйлчилгээний ажлыг хийх энэ хувь нь болохоор ерөнхийдөө 45-аас 60 хооронд байлаа айгүй сайн гэж ярьдаг. Стандарт нь. Тэгэхээр энэ 30% гэдэг бол хамаагүй муу гэсэн үг. Муу зүйл гэсэн. За тэгээд яг Б засрын хэлтсэн хоёр төлөвлөгчтэй бөгөөд proactive maintenance буюу одоо урьдчилан сэргийлэх тал дээр илүү ажилладаг. За тэгээд range time нь болохоор буюу одоо яг potential 40-50%-аар авсан. За тэгээд хоёр төлөвлөгч 8% хүн болж буурсан байна. За тэгээд нэг төлөвлөгч, нэг хуваарлагч, ингээд нэг supervisor. За тэгээд range time маань 55% гэж бодоход яг одоо олон улсын стандартаар яг тэгээд төлөвлөгч, хуваарлагч маань ажлаа сайн мэдж гин, ажлаа сайн хийж гин, тэрэн таарсан технологиг ашиглаж гин тийм үү? Айгүй proactive байдлаар ажиллаж штэ өрсөн сэргийлэх байдлаар. Ингэсэн чи яасан 396 хүн цаг 7 хоногт болж эхэлсэн. Одоо маш бүтээмж нь илүү сайжирсан мэт хэрвээ 18 хүн байгаа ч гэсэн тийм үү. За тэгээд дүгнэлт хэсгээр би юу л гэсэн гэхээр мэдээж бүтээмжийг сайжруулахын тулд тодорхой процесс байх хэрэгтэй, технологи байх хэрэгтэй, ур чадвар байх хэрэгтэй. За тэгээд ирэхээр яах нь хэдийгээр өмнөх хэлтсэн маань 20 хүнтэй байсан. Дараагийн хүн хэлтсэн маань 18 хүнтэй одоо 2 хүнээ буусан ч гэсэн бүтээмж нь 65% нэмэгдсэн байна. За тэгээд яг нь ерөнхийдөө төлөвлөгч хуваардагч гэдэг маань өөрөө аюул чухал оронтой маш одоо ур чадвар шаардсан ажил. За яг нь энэ дээр би зөвхөн хэдхэн санал оруулсан. Тодорхой техникийн мэдлэг, мэрэгжлийн ур чадвар, ажлын туршлагатай хүнийг засварын төлөвлөгч болон хуваарлагчаар ажилд авах нь ерөнхийдөө багт илүү бүтээмжтэй байдаг. За тэгээ уламжилт арга барилаа орлох сайжруулалтыг үргэлж хийх ёстой. За тэгээд тухайн цаг хугацаанд нийцсэн тохирсон технологи буюу энэ CMS гэдэг энэ цахим програмыг ашиглах ёстой. Тэгэх юм бол бүтээмж чи одоо нүдэн дээр чинь ингээд 65% гараад ирэх юм байна. Мэдээж энэний ард маш том олон баг хамт олноор ажиллаж энийг бол энэ зөвхөн засварын баг дээр бол энийг чи өсөг гэдээ бас тулгаад гэж болохгүй. За үндсэн засварын ажлын тодорхойлт засварын ажлын менежментийн тодорхойлт нь юм бэ. Work management, maintenance work management, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг оновчлох, зорилготой цогц удирдлагын процесс юм. За энэ засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх, эренблэх, хуваарлах, гүйцэтгэх, ханих болон тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг хамардаг бөгөөд олон улсын ISO 55000 стандарт болон Certified in CMRP Certified Maintenance Reliability Professional гэдэг Америкийн том төрийн бас байгууллага байдаг. Ерөнхийдөө тэр байгууллага маань энэ стандартыг байнга сайжруулж өөрчилж идэг. Дээр нь болохоор нөгөө тэрний ард маш олон томны сургалт үйл ажиллагаа явуулж идэг. Тэгээд тэндээс авсан тодорхойлт байгаамаа. За тэгээд үндсэн зорилгууд нь болохоор техникчтэй бодит ажиллах хугацаа гэдэг одоо миний түрүүн range time гэж яриадсан нэмэгдүүлэх, урьдчилан төлөвлөгдөг засварын ажлыг бууруулах, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, засвар үйлчилгээний зардлыг хянах, үйл ажиллагааг урьдчилан тооцоолох, доктортой байлгах зорилготой ийм цогц менежментийн ийм стратеги байгаамаа. За удирдлагын үндсэн 4 хэсэг гэж байдаг. Ажлын удирдлагын үндсэн 4 хэсэг гэж байдаг. За энийг би зүгээр дараа нь би тодорхой ярих учраас товчхон ярьчих. Тодорхойлох, ажлаа тодорхойлох, эхний хэсэг ажиллагаа тодорхойлох, тэр дотроо энэ юу яаралтай ажил уу, яаралтай бус ажил уу гэж тодорхойлох ёстой. Тэр нь аягүй чухал. За тэгээд төлөвлөх 2 дугаар хэсэг дээр ажлаа төлөвлөх. За энэ маань болохоор ажлын аргачлал ямар байх хэвээр баг төхөөрөмж нь байна уу, сэлбэг материал нь байна уу, ур чадвартай хүмүүс байна уу, биднэрт хангалттай ажиллах хүний тоо байна уу гэдэг илүү хяналт тавьж ажилдаг төлөвлөлт нь. За хуваарлах нь болохоор чухалчлалаар нь ангилах, за багийн бэлэн байдал, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, сэлбэг материал ашиглалтын баг, бусад төслүүд гэдэг эдийг хуваарлах хэсэг нь маань ингэж явдаг байна. За тэгээд хамгийн сүүлийн буюу 4
гэдэг нь болохоор гүйцэтгэх, ажлаа гүйцэтгэх. За ахлах, ажлаа хуваарлах, ажлын захиалга, хадгалах, ажлын гүйцэтгэлийг хянах, дуустал ажлаа дүгнэх. За ерөнхийдөө засварын одоо ажлын үндсэн одоо дөрвөн бүтэц байдаг. Ерөөсөө л энэ дөрөв. За энэ дөрөв ингээл үргэлж ингээд тойроод ингээл эргэлдээр явж идэг. За мэдээж энэ 1 2 3 4 хэлцс дотроо ингээд тодорхой бас өөр өөр ажиллах функцүүд байна тийм үү. За тэгээд түрүүний хэлжсэн ажлаа тодорхойлох. За ажлаа тодорхойлохдоо хүн буюу одоо ахлах ажилтан буюу төлөвлөгч буюу хойрлагч одоо инженер ч юм уу тийм. Энэ ажил маань ерөнхийдөө яаралтай ажил уу эсвэл яаралтай бус ажил уу гэдгээ бол сайн мэдэх ёстой. За жишээ нь яаралтай ажил нь яг юу хэлээд байгаа юм гэхээр аюулгүй ажиллагаанд нөлөөлөх, байгаль орчин нөлөөлөх, үйлдвэрийн бүтээмжид нөлөөлөх, ажлын тухайн 7 хоногт төлөвлөгдсөн байвал энэ яаралтай ажиллаа. Энийг бол хийхээс аргагүй байхгүй гэж ойлгох ёстой. Эсвэл зөв хэн нэгэн хүн орж энийг цад өгчих гэж хэлэхгүй нэ шүү дээ. Яг л төлөвлөсөн ажил энэ маань одоо төлөвлөгөөнийхөө дагаа явж байна. Энийг л бид нэр хийнэ гэсэн утгатай. За тэгээ аюулгүй ажиллагаа байгаль орчин үйлдвэрлэлийн бүтээмж нөлөөлөхөөр бол тэгээ шууд яаралтай ажил болоод хийгдэх нь байна. За яаралтай бус ажил буюу non urgent work гэхээр юу гэдэг юм хэрэг бүх төрлийн хуульт үйлчлэгээн болон үзлэг шалгалтууд за аюулгүй ажиллагаа болон байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэхгүй засварын ажлууд яг дараа нь хийгдэх боломжтой гэсэн ажлууд байна тийм үү. Яг тэгэхээр тэр байгаль орчин нөлөө алга, аюулгүй ажиллагаа нөлөө алга тийм үү. Тэгэхээр дараа 7 хоног ч юм уу хоног төхөөрөмжийн бэлэн байдал, сэргийн бэлэн байдлаас хамаарат өдрийг зөвхөн хойшлуулж болох нэ. За яг энэ нөгөө би жижигхэн график хийсэн яг нөгөө work order гэдэг энэ ажлын захиалга гэж ярьдаг систем хэлдэг л work order. Ажлын захиалгаар одоо эрэмблэх матрикс гэдэг энэ бас хэрэгтэй. Ерөнхийдөө энэ маань юу хэлээд байгаа юм ерөнхийдөө үндсэн дөрвөн хэсэг байна. Миний түрүүний товчхон ярьсан emergency work буюу одоо яг яаралтай ажил тийм үү. Энэ маань болохоор өндөр эрсдэлтэй мэдээж нөгөө аюулгүй байдал хөндөгдөж гин үү, байгаль орчин хөндөгдөж гин үү, за үйлдвэрийн зохистой байна уу гэдэг дээр. За тэгээ urgent work нь болохоор буюу одоо ажлыг богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай бөгөөд бас шууд аюул хүрхгүй үйлдвэрийн бүрэн зохисолтод үүсэхгүй ажлыг болохоор urgent work гэж хэлдэг юм байна. За preventive work буюу одоо нөгөө хойрт ажил тийм үү. Эдгээр нь болохоор эдгээр хэвчээ шууд гүйцэтгэх шаардлагагүй боловч ирээдүйд настай асуудал үүсгэхээс өрсөн сэргийлэхэд чухал ач холбогдолтой ийм ажлууд байт юм байна. За low priority буюу одоо тийм non urgent ажил тийм үү. Одоо яаралтай биш ажил. Энэ нь болохоор одоо үйл ажиллагаа нөлөөлөхгүй, аюулгүй байдал үүсэхгүй иймэрхүү байдлаар ингээд үндсэн ажлаа бол тодорхойлохдоо энэ дөрвөн хэсгийг харж аягүй сайн тодорхойлоод ирэмблэх ёстой байна. За энэ нь болохоор ажлын чухал байдлаар ирэмблэхгүйгээс үүдэн гарах сөрөг үр дагаврууд гэж үү. Энэ бол мэдээж ерөнхийдөө ажлыг ирэмблэх гэдэг нь маш чухал. Жишээ нь одоо техникчтэй засварчтай чигд хойрлолтыг тодорхой ажлаар тавихгүй бол нөгөө маань чухал ажлаар ажиллах байсан бол яарал ус ажиллаар ажлын бүтээмж буурдаг, үр ашиггүй зардал гардаг. За тэгээ backlog гэдэг энэ бас нэг систем хэлэг байгаа. Яг үндсэн засварын одоо 7 хоногийн хийгдэх ажлууд гэж лист байна шүү дээ. Тэрийг хэлээд байгаа. Энэ дээр гарсан одоо нөгөө ажлуудаас нөлөөлж эхэлдэг. Жишээ нь backlog-ийн ажлын зохисолтод орсон чухал болон яралтай ажлууд нь хоцрогдох гүйцэтгэхгүй болох. Яг тэгэхээр нөгөө 7 хоног би энэ ажлыг ингээд төлөвлөсөн байж итэл энэ дэдээс янз бүр ажил орж ирээд одоо яхаа мэдхээ болчдөг. Тэгэхээр яах нь үндсэн төлөвлөгдсөн ажлууд чинь шууд нөлөөлнө гэсэн үг. За тэгээд засварын ажлын үйл ажиллагаанд байнга сэтгэл дуур байх. За энэ бол байнгын бүтээмж болон ажлын процессын үр дүн тогтмол хангахдахгүй байх. Мэдээж засвар хэлсэн маань өөрийн гэсэн 7 хоногийн одоо зорилго гэж байгаа шүү дээ. Зорилттой хүрэхгүй байх нь байна. За тэгээд татвар төхөөрөмжийн ашиглалт ба бүтээмж зорилт төвшөнд хүрэхгүй те түрүүний дурдсан зорилт төвшөнд хүрэхгүй юм байна. Ингээд маш олон сөрөг үр дагавар гардаг байна. Ажлаа эрэмблээгүйгээс болж. За тэгээд нөгөө ажлаа тодорхойлох гэдээ ярьсан тийм үү. За ажлаа тодорхойлохдоо яасан нөгөө ажлаа эрэмблэх чухалчлаар тийм үү. За чухалчлаар тодорхойлчлаа. Тэгвэл нөгөө ажлаа дараагийн шатанд нь буюу төлөвлөлтийн хэсэг рүү оруулах нь шүү дээ. За төлөвлөлт гэдэг нь юу яриад байна гэхээр яг ямар ажлыг
одоо what гэдэг ямар ажлыг одоо how яаж хийх юм бэ гэдэг дээр илүү анхаарч ажиллана гэсэн үг. Төлөвлөлтийг хуваарлалтай жоохон хүмүүс андуураад байдаг. Дараа нь хуваарлалтай хэсэг яригдана. За төлөвлөлтийн ажлаа төлөвлөх гэх юм уу? Төлөвлөлтийн үндсэн зорилго нь юу гэхээр ажлыг ямар ажлыг хийх вэ гэдгийг тодорхойлдог. Тэгээд үүнийг тэр тухайн ажил аюулгүй үр ашигтай хийх тал дээр бас анхаарах нь шаардлагатай нөөц байна гэдгийг бас шалгах нь. За гүйцэтгэх нарийн систем төлөвлөх систем ажлыг хийх вэ гэдгийг тодорхойлж түүнийг аюулгүй үр ашигтай шаардлагатай нөөц аргачлалаар гүйцэтгэхийг наривчлан төлөвлөх системтэй процесс юм аа. Ерөнхийдөө ямар ажлыг яаж хийх вэ гэдэг дээр л илүү төлөвлөж ажиллах тийм наривчлан процесс байгаа. За тэгээд ажлын дэс дараалал, гүйцэтгэлийн алхмуудыг тодорхойлох, за тохирох мэдлэгтэй ур чадвартай ажилтныг томилж сонгох, хүний нөөцийн бэлэн байдлыг шалгах, за тэгээд шаардлагатай сэлбэг материалын бэлэн байдлыг баталгаажуулах, тусгай багаж төнөхөөрөмж бэлтгэлийг хангах, аюулгүй ажиллагаатай холбоотой заавар гарын авлага материалыг хянаж баталгаажуулах гэдэг энэ үндсэн одоо энэ хэсгүүдийг төлөвлөлт одоо гартаж илүү анхаарч ихнэ. За төлөвлөлт сайнсыг яах нь гэхээр ажилтны үр ашиггүй цагийг хурцлууд яриад байгаа тэр нь нэмэгдэнэ. Түрүүн би томьёогоор жишээгээр ярьсан тийм үү. За тэгээд тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг сайжруулах юм байна. За яг хөө төлөвлөлт одоо сайн хийгдээгүй тохиолдол яах вэ гэж ерөнхийдөө нэг алаг цог л яваад байна гэсэн. Яг тэгэхээр on the running гэдэг энэ маань юу гэсэн гэхээр нэг ажлаа барьж хийснээр болиол нэг өөр ажил барьж хийгээл эсвэл одоо тачигнжсэн нэг юм дутагдаад зогсоол тэгэл буцаал нөгөө юм олж ирээл буцаал хийх ингээд ийм алаг цог л яваад байх нь шүү дээ. Энэ маань өөрөө төлөвлөлтийн хангалтгүй байна гэсэн үг. Төлөвлөлттэй ажил нь юу гэхээр хараа тэмдгээс нь болохоор төлөвлөлтийн үйл явц. За тэгээд цагаан нь болохоор ажлын үйл явц. Ерөөсөө төлөвлөлтөн дээрээ анхаарад жигдгээ анхаарчих юм бол нөгөө ажлын үйл явц маань тодорхой хугацаанд яг хийгдэл тусгана шүү дээ. Тэгэхээр юм тийм алаг цог явна гэсэн юм байхгүй. За төлөвлөлт муу засварын сөрөг үр нөлөө гэдэг. За төлөвлөлт муу байх үед дараах хүндрэлүүд гардаг. Ажлын үр өгөөж буурах, давтагдсан давхарцсан ажил нэмэгдэх, багийн гүйцэтгэл сулрах, нөөц сэлбэг материал одоо дутагдах, эсвэл хэтэрхий их хоригдлогдох ч юм уу тийм. За өдөр тутмын ажлын урсгал, тасалдах, захиалах, удаашрах, засварын талбарт хэрэгцээгүй хүлээлт үүсэх, тоног төхөөрөмжийн байнга задлан шалгах шаардлага нэмэгдэх, за төсөв цагийн алдагдлыг үүсдэг. За төлөвлөлтөө үндсэндээ бол бас энэ засварын удирдлагын менежментийн үндсэн бас том хэсэг байгаа. За төлөвлөлтийг сайжруулснаар яах вэ гэхээр төлөвлөгчийн үндсэн ажлын үүрэг одоо энэ нөгөө төлөвлөлтийн бүтээмжийг сайжруулах энэ дээр яг юу хэлэх гээд байгаа гэхээр төлөвлөгчийн үндсэн ажлын үүрэг дагавар төр хугацаагаар эсвэл өөр ажлын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх. Одоо жишээ нь төлөвлөгч хүн яг тухайн ширээний хаард суугаад эсвэл талбай дээр гараад яг л ажиллаа их хэвээр. Түүний оронд нөгөө төлөвлөгч өөр одоо администрацийн ажил хийлэгчдэг ч юм уу эсвэл өөр байдлаар ашигладаг ч юм уу те үндсэн ажлыг хийхгүй байвал бас маш том дутагдaltaй байдаг. За тэгээд төлөвлөгч нь туслах ажилтан биш ээ. Ихэнх хандлага бол төлөвлөгч л ингээд бичих цаастай зуралдаал энэ төд очи юм зөөгөөд одоо цаас бараа яваад байх хэрэгтэй гэдэг ойлголт байдаг үгүй. Төлөвлөгчийн ажил энэ бол туслах ажил биш юм аа гэсэн зорилготой. Төлөвлөгч багаж материалын захиалгыг байршил олох, төлөвлөгдсөн бос эвдэрлүүдийн мэдээлэл гаргах. За энэ бол илүү нөгөө инженер буюу засварын ахлагын ажил. Одоо жишээ нь тим сэлбгийг хайгаадах ч гэдэг юм, тимний араас яваад энийг олоод дэрч гэдэг юм уу. Одоо энэ яагаад эвдэрч юунаас олоод эвдэрч энийг шалтгааныг олоод дэрч гэдэг нөгөө өөр юмд бас ашиглаж болохгүй. Төлөвлөгч өмнөөс ажиллаад хийх ёстой. Тэгэхээр иймэрхүү байдлаас болохоор нөгөө төлөвлөлтийн маань бүтээмж нь маш буурж ирдэг.
За төлөвлөгчийн үндсэн зорилго нь ирээдүйд хийгдэх ажлуудыг үнэн зөв тодорхойлох, мөн төлөвлөгдсөн ажлуудыг үр ашигтайгаар гүйцэтгэхэд анхаарах юм аа. Тэгэхээр эдгээр одоо байдлаар төлөвлөгчөө төлөвлөлт одоо янз бүрийн байдлаар өөр юм ашиглаад болох хэрэгтэй маа л гэсэн санаа. За тэгээд одоо ажлаа тодорхойлчлоо, ажлаа төлөвлөжлөө. Одоо дараа нь хойрлох шаардлага гардаг. За хойрлох маань бас эргээд ярих маш чухал үндсэн хэсэг. За хойрлох гэдэг нь яг хоёрхан асуултанд дээр л ерөөсөө яригддаг. Хэн буюу хүү? Яг хэн хийх юм бэ энэ ажлыг? За when буюу яг хизээ хийх юм бэ гэдэг дээр илээ төлөвлөлдөг. Жишээ нь одоо төлөвлөлт маань 7 хоногор ерөнхийдөө төлөвлөлтөө гаргадаг. Одоо манай компани жишээ 7 хоногор төлөвлөлтөө гаргаад эх 7 хоногор 2-7 хоногор одоо төлөвлөгөө гаргацдаг. За тэгээд хуваарлалт нь болохоор яг дараа 7 хоногт явдаг. Нэгсэндээ төлөвлөлт нь одоо жоохон урт хугацааны төлөвлөлт гаргадаг. За хуваарлалт нь болохоор яг эх 7 хоногт хийгдэх ажил дээр илүү төлөвлөж байгаа. Тэр зорилго нь засварын ажлыг шаардлагатай нөөцөөр бүрэн хангах, аюулгүй бөгөөд үр ашигтай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ерөөсөө л үндсэн ажиллагаа. За тэгээд үндсэн дөрвөн хэсгээс бүрж байна. Одоо backlog буюу нөгөө тодорхой нөгөө ажлын жагсаалт гэж байна шүү дээ. Тэрийгэ удирдах, хянах. За тэгээд нөөц бэлдэх, хангах. За тэгээд хуваар баталгаажуулах, гүйцэтгэлд шилжүүлэх. За тэгээд backlog буюу одоо хуваар листийн удирдлага гэж яриа. Backlog удирдлага нь юу юм бэ? Ажлын захиалгуудыг backlog хэсэгт жагсаалтанд бүртгэх, буюу 7 хоногийнхоо бүртгэлд оруулах. За тэгээд бэлэн болсон ажлаа schedule буюу хуваарлсан гэсэн нөгөө төлөвлөлт оруулдаг. Жишээ нь бэлэн болсон ажлыг дараа 7 хоногийн ажлын жагсаалтанд шилжүүлэх гэдэг нь schedule гэсэн үг. Одоо бид нар бол систем дээр тэгдэг одоо эх 7 хоногт хийгдэх ажлуудаа бүх яг эдгээр шаардлагыг хангаж ийн гэх юм бол систем дээр бид нэр schedule гэдэг статустай тавьчихдаг. Тэгэхээр зэрэг энэ маань эх 7 хоногт хийгднэ гэсэн утгатай. Баталгаажуулаад авчлаа гэсэн утгатай. За тэгээ ажлуудыг чухалчлан ирэмблэх, тэгээд backlog дэх ажлын жагсаалтуудыг статусыг шинжлэх гэдэг систем дээр хийгдэх ажил. Ихтэй яг хөө Excel дээр тавиад уламжлалт арга Excel дээр хийдэг бол бас энэ тодорхой энэ статусыг бас өөрчлөгдөж байх. Магадгүй нөгөө өнгөөр ч юм уу color code-оор. За нөөц бэлдэх хангах. За сэлбэг ашиглах сэлбэг материал багаж хэрэгслийг хянах. За тусгай тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хүн хүчний тооцоо, шаардлагатай ур чадвар тодорхойлох. За хуваар баталгаажуулах гэдэг нь ажил гүйцэтгэх өдөр цаг барилыг тодорхойлох, талбай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг баталгаажуулах, засварын болон ашиглалтын хэлтсүүдтэй хамтарсан хурал зохион байгуулж ажлаа баталгаажуулах. Энэ яг нөгөө бид нар болохоор 7 хоногийн 3 дахь өдөр болгон тийм хурал хийдэг. Ерөнхийдөө operations хүмүүс орж ирнэ, агуулгаас хүмүүс орж ирнэ. За тэгээд засварын одоо яг хэлтсээс хүмүүс орж ирнэ, инженерүүд орж ирнэ. За тэгээд засварын хэлтсийн дарганаар орж ирнэ. За тэгээд төлөвлөгч, хойрлагч нар гараад тэгээд төлөвлөгч, хойрлагч хоёр маань суугаад энэ хурлаа хийдэг юм. За тэгээд энэ дээр бид нар нөгөө листен дээр байгаа бүх ажлуудаа ярилцаад нөгөө тусгай одоо за энэ тоног төхөөрөмжөнд ийм ажил хийгдэн энэ сэлбэг нь байгаа юу гэдэг агуулгын хүнээс асуудаг ч юм уу. Эсвэл операшн хүнээс за энэ машиныг бид нар эдэн цагт шоп дээр авчир засна. Тэгвэл танах яг тоног төхөөрөмжөөр бид нарт цагтаа авчирч чадахгүй юу? Чадахгүй бол тэгвэл бид нар хизээ хийх боломжтой гэж ингээд маш том хурал болдог. За тэрийг хэлээд байгаа. За дээр нь шаардлагатай бол аюулгүй ажиллагааны мэргэжилтнийг хүртэл авчир суулгадаг. Ягаад гэхээр ямар нэгэн байдлаар тэнд аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал хөндөгчөөл тухайн оноос хариулт авдаг юм уу тийм үү? Тиймэрхүү байдалтай. За байгаль орчны бас хүмүүс мэргэжлүүдийг авчирж оролцуулдаг. Зарим тохиолдолд одоо байгаль орчинд эрсдэлтэй янз бүрийн байдлаар ажил хийгдэх бол тэр хүмүүсээс одоо шаардлагатай гэсэн одоо бичиг баримт юу байна, стандарт юу байна, энийг ингэж хийвэл яаж болох вэ гэсэн байдлаар асууж лавлж авдаг. За тэгээд бүх асуудал шийдэгдээд нөгөө 7 хоногийнхоо бүх юмыг тодорхойлбол батжуул хийвсэн хэвлэн
засварын ахлах ажилтнуудад 7 хоногоор гаргачаад нөгөө ингээд за энэ 7 хоногийн ажил чинь гэдэг өгчдөг тэрийг нь хэлээд байгаа. За хуваарлт маань юм байна. За тэгээд 7 хоногийн хуваарлтын уулзалт яагаад чухал вэ? За яг би түрүү хэлсэн тийм үү товчхонда ерөнхийдөө багуудаас хүмүүс орж ирнэ. За засварын хэлтсийн багаас хүмүүс орж ирнэ. За жишээ нь ашиглалтын багаас хүмүүс орж ирнэ. За тэгээд нөгөө бүх зүйлээ ярих нь шүү дээ. Сэлбэг бараа материал тэгээд янз бүрийн аюулгүй ажиллагаатай холбоотой янз бүрийн байна уу гэсэн байдлаар айгу тодорхой ярьж хэлдэг. За гол санаа нь засварын ажлыг урьдчилан төлөвлөсөн доктортой систем болгон зорилгыг уялдуулна, 7 хоногийн төлөвлөгөөг баталгаажуулна, за эмх цамраг байдлыг бууруулна, ажлуудыг бэлэн болгоно, бүтээмжийг сайжруулна, яаралтай засварын ажлыг бууруулна, одоо breakdown гэж ярьдаг бид нэр тэрийг бууруулна гэсэн үг, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн юм олон давуу талтай. Ягаад тэгэхээр нөгөө эдгээр нь бүгд нөгөө явцдаа тодорхой агуу шатад яригдээд явчихдаг болохоор яалтчгүй бол би тухайн хүмүүстэй яриа явчихдаг болохоор эдгээр нэргээгээд эерэг үр дагавар авчирдаг. За тэгээ хуур гаргах нь хамтын үүрэг хариуцлага. Энэ болохоор зөвхөн хуур гаргагч буюу төлөвлөгчийн ажил биш. Засварын хэлтс, ашиглалтын хэлтс, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, инженер ингээ бүгд сууж яаж энэ хуурийг одоо маш тодорхой нарийн гаргадаг. Ингэснээрээ эргээгээд бид нар үйл ажиллагаа сайжруулах, бэлэн байдал ихсэх, бүтээн сайжрах одоо энэний ард мэдээж зардал маш том хэмнэгддэг. За ийм давуу талтай байгаамаа. За тэгээд 7 хоногийн хуваарлтыг хэн ойлгох ёстой вэ? Уулзалт хэн оролцох ёстой вэ? За түрүү ярьсан засварын төлөвлөгч хуваар гаргах чинь энэ ажлыг ерөнхийдөө энэ уулзалтаа хэн гол нь авч явдаг. За тэгээд автод статус бүх юма ярьдаг. За тэгээд засварын ахлах ажилдаа оролцсон, үйл ажиллагаа хариуцсан одоо операшны хүмүүс оролцсон, агуулгах сэлбэгийн хариуцсан хүмүүс оролцсон, найдвартай ажиллагааны инженер оролцсон, хөдөлмөрийн аюулгүй инженер төлөөлөгч орно, иймэрхүү байна. За тэгээд ажлаа тодорхойлчлоо, төлөвчлөө, хуульчлаа, одоо ажлаа гүйцэтгэх юм. Тэгвэл ажлыг гүйцэтгэх нь яагаад чухал вэ гэдэг. Одоо жишээ нэг нөхөр түлхүүр өгөөд за чи энийг зүгээр очиод янзлаах гэдэг биш. Илүү энэний ард маш том хариуцлага гэдэг. Зорилго нь болохоор ажлын гүйцэтгэл, төлөвлөлтийн бодит байдал одоо нэгсэндээ ажлын гүйцэтгэл төлөвлөлтийг бодит байдал болгодог үе шат юм. Нэгсэндээ төлөвлөсөн ажлыг аваачаад тоног төхөөрөмжн дээр хийх нь шүү дээ. Энэ маань ихээр төлөвлөсөн ажлыг илүү бодит болгодог юм үе шат байна. За тэгээ гүйцэтгэл бол хамгийн сайн төлөвлөгөө гаргасан ямар ч нөлөө өсөндөө тэнд бүхэл бүтэн яг гүйцэтгэл дээр очиод нөгөөх нь гүйцэтгэд муу болчих юм бол яах нь вэ? Тэр 10 өдрийн ажил ингээ үр дүнгүй болно л гэсэн санаа хэлээд байгаа. За тэгээд төлөвлөгөөг бодит үр дүнд хувиргаана, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулна, зогсолт болон зардлыг бууруулна, аюулгүй ажиллагааг хангаана, үр ашигтай ажлын цагийг нэмэгдүүлнэ, төлөвлөлтийн чанарыг шалгах сайжруулна. Эргээгээд нөгөө гүйцэтгэл гэдэг маань бас эргээгээд нөгөө төлөвлөлтийн ажлыг шалгацдаг байна. Эн чинь ийм ирээгүй шүү дээ. Ийм байхгүй шүү дээ. Энэ дээр ингээд дутуу юм байна гэдэг ингээд тий. Эргээд нөгөө төлөвлөлтийн ажлыг бас хянждаг. Эргээгээд энэ дээр болохоор нөгөө сайжруулалтаас хийгдэж явцдаг байна. Тэгэхээр гүйцэтгэл бол бас төлөвлөлттэйгээ шууд уялдаа холбоотой гэсэн. За ажлаа төлөвлөх нь зөвхөн зорилго тодорхойлдог бол гүйцэтгэл нь бодит засварын үр дүн бий болгодог юм аа. Тэгэхээр гүйцэтгэлийг бол аюул сайн хийж чанартай ажиллаа хийх ёстой гэсэн үг. За тэгээд засвар найдвартай ажиллагаа тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ингээд цаагаар мэдээж сайжруулах авчих штэ гүйцэтгэл сайн бол. За сайн гүйцэтгэл нь төлөвлөлт болон хуваарлтын бодит үр дүн болдоо гэж. За ажлын гүйцэтгэл засварын хуульт ажлууд бэлэн болсны дараа засварын хэлтс рүү шилжихэд дараах зүйлүүд засварчны гардаг бэлэн байх ёстой. За ажлын зөвшөөрлүүд одоо янз бүрийн ажлын зөвшөөрлүүд байдаг. Тэр
тэр бичиг баримтууд, тэр пермитүүд нь байх ёстой. Жишээ нь өндөр дээр ажиллах, халуунд ажиллах, за хязгаарлагддаг компани space гэж ярьдаг. Хязгаарлагддаг бол орчинд ажиллахаар бол тэр нэг work permit буюу ажлын зөвшөөрлүүд нь бэлэн байж ёстой. За тэгээд оператор машин данхны төхөөрөмжөөр сарын ажлыг хийгээд бэлдсэн байх ёстой. Жишээ нь log out, tag out гэж ярьдаг те нөгөө аюул устгүй болгож байгаа гэсэн үг шүү дээ. За энийг хангасан байх ёстой. Тоног төхөөрөмжөө угаа цэвэрлж бэлдсэн байх ёстой. За тэгээд ажлын талбай дээр ажил шаардлагатай материалууд, сэлбэгүүд, тусгай багжууд, тоног төхөөрөмж бэлэн байна уу гэдэг дээр бас шалгах ёстой. За тэгээд тухайн ажилд тохирсон зөв үнэг сонгох ёстой. За яг энэ мөн нөгөө ахлахын маань хийх ёстой ажил да. Одоо жишээ нь жоохон төвөгтэй ажил дээр бол зүгээр шинэ залуу хүмүүсийг авч тавих нь шүү дээ. Үнэхээр туршлагатай, мэдлэгтэй, чадвартай хүнийг бэлэн байдлыг хангасан байх ёстой. За тэгээ ажлын гүйцэтгэлийн хяналт ажилд мэргэжлийн сургалтанд хамрагдсан эсэх мөн тухайн ажлыг гүйцэтгэх бэлэн байдал. Одоо жишээ нь нэгсэндээ тухайн ажилтан маань шаардлагатай сургалтуудыг авч чадсан уу гэдэг дээр бас айгүй ачаал бүгдлөх ёстой. Жишээ нь одоо гидрийн систем гэхэд шал өөр систем хэрэгтэй авчдаг, цахилгаан гэхэд бас шал өөр систем хэрэгтэй авчдаг, механик гэхэд бас шал өөр систем хэрэгтэй авчдаг. Тэгэхээр яах нь нөгөө хүмүүсээ бас яг иймэрхүү сургалтанд хамруулсан байна уу? Жишээ нь инженерүүд бол тодорхой хэмжээний маш том сургалтууд байдаг. Тэрэнд хамрагдсан байна уу? Төлөвлөгч, хуваарлагч маань өөрсдөө яг цэний ард бас сургалтанд орсон байна уу гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй. Ажлыг зөв чанартай гүйцэтгэж байгаа эсийг ажлын ахлах болон бусад мэргэжлийн байгууллагуудаар чанарын хяналт хийлгдэг. Яг нь ер нь бол ажлыг чанарыг хэн шалгадаг гэхээр тухайн багийг удирдах байгаа супервайзер бай ажлын ахлал хийдэг. Тэр нь болохоор нөгөө хяналтаа хийгээ авчдаг. Зарим нэг шаардлагатай ажил дээр болохоор тусгай тийм мэргэжлийн багуудыг авчираад шалгуулах шаардлага гардаг. Жишээ нь гагнуурын үзлэг тийм үү? Гагнуурын үзлэг бол аюул чухал. Янз бүрийн нарийн одоо critical building гэж ярьдаг нарийн гагнур хийж байгаа бол заавалжгүй тэрэн дээр нөгөө non destructive testing хийх шаардлагатай байдаг. За тэгээд одоо жишээ нь шинэ одоо мотор суурилсан шинжилгээ хийх ёстой, тест хийх ёстой. Тэрэн дээр тэрийг хэн зохион байгуулах гэхээр тухайн багийн ахлах тэгээд нөгөө найдвартай ажиллагааны инженерүүд төрж байгаа. За ажлын болон гүйцэтгэж ажил нь зөв тестээр хийгдэж байгаа эсхийг ажилтнаа багтмал шалгах. За томоо ингээл 5 дахь шиг байшин шиг экскаватор тэр хүм авч тавьчаал нөгөө хүмүүс дээшээ доошоо байхгүйгээд байвал эн чинь нөгөө ажлын бас нөгөө бүтээмжинд маш муугар нөлөөлдөг. Тэгэхээр яг энэ нөгөө яриан төр заримдаа тасалтаад байгаа юм биш үү? Таны нөгөө энэ төр connection-аас болоод тэгэхээр тий заримдаа энэ юу интернетээс болж байгаа л хэл та. Гэхдээ яг та зарим нэг юмнуудын танилцуулгынхаа дараа тодтогоод хэлээд өчгөө хүмүүс асуулт байвал бас асуултаа юун дээр чатн дээр бичээд үлдээчих тийм ойлгоогүй зүйл байх юм бол за баярлалаа. За чатн дээр санаа зовдгоо бичээрэй манайхаа. Асуулт байвал би нөгөө юу руу уцаад орох гэсэн чинь энэ за тэгээд Та түр видеогоо харчих уу? Стандарт operation SAP ягаад тэгэхээр тэгээ тийм тэгвэл арай connection илүү дээр гэж. За одоо яриа чинь тооцсон гэж байна. За good. Thanks okay.
Миний дэлгэц харагдаж байна. Яач вэ? Слайд харагдаж чинь зүгээр байна. Харагдаж шүү. За. Би өөрөө тэгвэл за. Тэгээд энэ work instruction standard operation procedure гэдэг энэ одоо тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулсан гарын алгыг заавал хийх ёстой. Яг тэгэхээр одоо би өөрөө механик байсан. Миний ажлын гар зүгээр шалан дээр одоо энэ засвар үйлчлэгээний шалан дээрээс яг үнийг шүүрдэж эхэлсэн. Тэгээд нэг хэдэн 7 хэдэн сар хэдэн жил нэг шал шүүрдэж байгаад нэг гайгүй машин дээр очисон. Тэгэхээр нөгөө машин дээр очихоор зэрэг яах вэ гэхээр энийг чи ингээд засаадах гээл эдийн багж өгөөл явуулдаг байсан тохой. Тэрний ард нөгөө work instruction буюу school standard operation procedure одоо яг энэ ажлыг дистралдах журам байх. Тэрнээсээ болоод би айгүй гайхаад ингээд ажлаа яаж хийх юм гэдэггүй ингээд паниктаа зогсчихдаг байсан. Тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө манай одоо ихэнх одоо хандлага маань зүгээр нэг одоо Caterpillar-ийн 777 гэдэг холтрак одоо дамтрак байлаа гэхэд нөгөө номыг өгчдөг. Энэ ном дээрээс хацгаа цас гээд. Тэгэхээр тэр маань нөгөө өчнөө олон хуудастай эсвэл компьютер орохоор хаашаа ороод харахаа гэдэг жоохон төвхтэй. Тэгэхээр яг тухайн ажилтнанд таарсан гарын авлагыг нь бэлтээд өгснө л гэсэн. Тэгэх юм бол илүү үр дүнтэй нөгөө юм хийх явчих. Тэр гарын авлага дээр болохоор яг хэрэгтэй одоо тэр work permit гэж яриад байгаа хэрэгтэй ажлын нөгөө журмуудыг гаргаад өгчин. За тэгээд багш тоног төхөөрөмжүүд бүгдийг ингээд жагсаалтыг гаргаад өгчин. За тэгээд яг хаанаас эхлэх гэдэг ингээд bullet point-оор бичих өгчдөг. Тэгэхээр нөгөө ялангуяа нөгөө туршлагагүй нөгөө залуучууд ч юм уу засварч ямар нэгэн ажил хийж байгаа хүмүүс маань тэрийг хараад ингээд дагаад ихээр илүү одоо ойлгомжтой, илүү бүтээмжтэй болоо явчихдаг. За тэрийг хэлээд байна. Тэгэхээр тэрэн дээрээ бас бид нэр жоохон хойрог загнаад байдэм гэж анзаарчихсан. Одоо энэ асуудал гэсэн манай энэ ч байж л байдаг. Тэгэхээр энэ дээрээ бас илүү бас анхаарах хэрэгтэй. За тэгээд нөгөө тухайн тийм маань хянаа авчлаа. За тэгээд дотор байдаг. За ажлын удирдлагыг сүүлийн үе шат нь болохоор ажлыг дуусгахаа талбайгаа мэдээ цэвэрлэх тийм тоног төхөөрөмжөө тоног төхөөрөмж ашигласан бол тэрийгэ цэвэрлэх, буцаад байралтанд тавих. За тэгээд ажлын даалгавар болон бүртгэлийн мэдээллийг ажлын ахлагад хүлээлгэж өгөх. Одоо яг манай уурхай бол нөгөө work order буюу ажлын захиалга дандаа болсон. Одоо нэгсэндээ засварч, цахилгаанч, инженер, засварын ахлагууд бүгд л одоо ийм юутай таблеттай болсон. Таблетэн дээр яг нөгөө нэрийг тавиад би одоо компьютер дээр суугаад нөгөө ажлынхаа жагсаалтыг гаргаж ирээд за бата энэ ажлыг хийн, доржоо энэ ажлыг хийн, одоо нараа цэцгээ энэ ажлыг хийн гэдэг нөгөө ажлуудаа хүн болгонд ингээд компьютер дээр яг хуваарлцдаг. Тэнгүүд нөгөө манай ажилчид болохоор юм хүн болгон таблеттай. Таблетэн дээр нь яг нэг аппликейшн ирээл нөгөө аппликейшн руугаа ороод аппликейшнээ шалгахад ажлын жагсаалт нь энэ над дээр ийм ажлууд байгаа юм байна. Нөгөө ажлаа харлаа. За дэлгээд харангууд за доторх нь work instruction байж гин юу хийх үү бүх дистрал нь байж гин гадаа гарлаа. Нөгөө машин тоног төхөөрөмж нь бэлэн байж гин ингээд үсэг шалгалтаа хийгээд тэгээ яг нь ажлаа дуусны дараа нөгөө work order буюу нөгөө таблетэн дээр байгаа нөгөө work order руугаа ороод нөгөө дууслаа гэдэг товчийг нь дарчдаг complete гэдэг. Тэнгүүд яг нөгөө над дээр автоматар notification ирээд энэ хүн чинь энэ ажлаа хийчлээ гэд би орохоор зэрэг нөгөө хүн маань за би тэдэн цагийн хооронд ажлаа хийсэн ийм хийсэн гэх бүх бүртгэлт нь өгчдөг. Тэрийг л нөгөө ажлаа мэдээлэл бүртгүүлэх гэж хэлээд байгаа. За нөгөө та тухайн ажил дээр та нөгөө цаас сэргэлдэг бол нөгөө мэдээж ажилтан маань бүх мэдээлэлээ тодорхой бүгдийг бичээд ахлагтай буцаагаад өгнө шүү дээ. За тэгээд шаардлагатай бол хийгдсэн ажлууд дээр инженерийн дүн шинжилгээ хийгддэг. За үүнд болохоор зарлалын тооцоо, эвдэрлийн үүсгэн шалтгааныг тодорхойлох, тогтмол сайжруулалт хийх шаардлага байна уу гэдгийг харах нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах,
За саналыг дэвшүүлж болох нь байна. Төлөвлөгөө тус удирдлыг бууруулах, стратеги боловсруулах гэдэг. Яг хөө энэ бол илүү найдвартай ажиллагааны буюу засварын ажлын одоо ахлагуудыг хийх ажил. Энэ дээр болохоор нөгөө юун дээр үнэлж хийх үхээр нөгөө техник ч юм уу, засвар үйлчилгээ ч юм уу те нөгөө ажлыг гүйтгэсэн хүнийхээ датан дээр шилжээ цааш нь. За энэ болохоор ерөөдөө одоо миний нөгөө саяны ярьсныг ерөнхийд нь яг схем дээр ингэж гаргасан зурагчлал байгаа. За энэ схем бол айгүй тийм товчхон. Гэхдээ нөгөө би бүр анх презентацийн байхдаа тодорхойлох, төлөвлөх, хойрлох, гүйцэтгэх гэдэг юм cycle харуулж ирсэн шүү дээ. Тэрийг жоохон задлаад бас нэг иймэрхүү байдлаар хийсэн байгаа. За энийгээ би юу гэж хэлэх засварын ажлын ерөнхий процесс гэж. За тэгээд яг хөө энэ илүү нөгөө систем дээр хийгддэг үе шат гэсэн үг. Жишээ нь одоо ажлын хүсэлт гаргах гээд хүсэлтээ болохоор програм дээр гаргадаг юм байна. За тэгвэл хүсэлт гараад notification нэг ажлын ахлах ч юм уу төлөвлөгчлөөр ажиллагаар нөгөө хүмүүс маань ажлаа тодорхойлох юм байна. За тэгээд тодорхойлсныхаа дараа төлөвлөх юм байна. Төлөвлөснийхаа дараа хуваарлах юм байна. За ажлаа гүйцэтгэлээ тэгээд ажлын даалгавар CMS тэгээд хаах гэдэг одоо нөгөө би төрүүлсэн те нөгөө манай бүх ажилчид юм таблеттэй. Тэгээд бүх юм ерөөсөө нөгөө цаасан дээр ч дандаа компьютер дээр явдаг болсон. Тэгээд тэрийг бид нэр CMS гэж хэлээд захим computerized maintenance system тэрэн дээр хийгддэг. За тэгээд ажлын даалгавар мэдээллийн санд хадгалах. Энийний давуу тал нь юу вэ гэхээр нөгөө бүх одоо энэ засвартай холбоотой эсвэл ажилтай засварч биш л дээ. Ингээд ямар нэгэн project юм improvement одоо сайжруулалт хийж байгаа бүх мэдээлэл чинь системд чинь одоо бүртгэгдээд нөгөө маш том сан болоод ингээд хоригдлогтой байждаг. Тэрийг хэлээд байгаа. За тэгээд энэ дата үүссэн, сан үүссэн тохиолдолд яах нь вэхээр нөгөө инженерүүд маань ороод дүн шинжилгээ хийх, тайлан гаргахад маш шалбар болдог. Инженерүүд маань дүн шинжилгээ хийхэд илүү амар болдог. Яг тэр нөгөө датан дээр суурилж, бодит датан дээр суурилж ажиллаж байгаа болохоор инженерүүдийн хувьд бол маш давуу талтай. За тэгээд эндээсээ нөгөө өөрөөсөө асуух шаардлага гарах нь. За жишээ нь энэ машин 7 хоног зогслоо. Эсвэл сар зогслоо, эсвэл жил зогслоо. Яг ийм зогсолт гараад ирсэн байна. Энэ дээр нь тэгвэл яг ямар асуудал гарсан бэ? Хэдэн цаг зогссон байна, хэдэн цаг ажилласан байна гэдэг ингээд нөгөө төлөвлөгөө дээр нөгөө багийнхаа гишүүдээр за яагаад энэ байна гэж зогсоод байгаа юм бэ? Энэ дээр бид нэр сайжруулалт хийх ёстой гэдэг нь голын хэсэгтэр тийм үү. За сайжруулалт хийх шаар байна. Гарал явлаа, шаар явхад 7 хоног болгонд л баг нэг гал хамгаалах шатаад байна. Энэ одоо юунаас болоод байна гэдэг. Тэгвэл яах нь за тэгвэл наа чи нэг асуудал байгаа юм байна гэдэг. Тэгээд нөгөө ажиллаа тодорхойлоод ингээд буцаад эргэлдээ яваад байна гэсэн. За тэгээд хиний хэсэг дээр болохоор ажлын хүсэлт гарах гэдэг гар дээр нөгөө бас баталгаажуулах шаардлага гардаг. Хэрвээ баталгаатай ажил энэ хийх шаардлага байгаа юм байна гэдэг доошоо сум заасан тийм үү. Ажилд шаардлагатай хэсгийг батлах гэдэг. За энэ ажил нь хийгдэх шаардлагатай гэх юм бол за гэд yes гэд ингээд ажлаа тодорхойлох хэсэг байна. Шаардлагагүй гэх юм бол ингээд хүсэлт нь яг тухайн байдалтай буцаагаад одоо хаагдах шатн дээр очдог. Нэгсэндээ энэ хэлцээ яагаад ороод байгаа гэхээр нөгөө зарим тохиолдолд ажил давхарддаг. Одоо жишээ нь шөнийн ээлжнийх нь нэг ажлыг бичээд мэдээлэл өгчдөг. Өдрийн ээлжнийх нь нэг ажлыг бичээд мэдээлэл өгчдөг. Яг нөгөө мэдээлэл нь болохоор адилхан ажил байвал хоёулынгийн нэг шаардлага байхгүй шүү дээ. Нөгөө хүмүүс маань хараад ажлынхаа өсөлтийг нь хаах шаардлага гардаг. За ерөнхийдөө засварын ажлын ерөнхий процесс бол ингэж явдаг. Маш энгийнэ. Жохон детальчлаад оруулсан байгаа. Энийг би нөгөө Reality буюу оюутлахын засварын одоо work management яг л ингэж явдаг. Тэрний бас нэг том жишээ болгоод энэ загварыг нь оруулаад ирчихье. Тодорхойлох, төлөвлөх, хуваарлах, гүйцэтгэх, дуусгах, дүгнэх гэдэг. Ерөөсөө л энэ процесс явдаг. Тэгээд энэ процесс дотор үе шат дотроо одоо бид нар бас пайлерч гэж яддаг. Үе шат дотроо ийм нарийн детальчилсан жижиг хэсгүүдтэй. Тэгээд яг энэ ирэмбээр л явах юм бол нэгсэндээ таны ажил яг энэ стандартын дагуу явагдаж гин гэсэн үг. За энэ дээр аль нэгийг нь орхигдуулаад төлөвлөлч юм уу, хойрлч юм уу, дуусгах гүйцэтгэх хэсэг нь жоохон дутагдаад байвал энэ процесс чинь
алдаатай байна шүү. Тэгэхээр энэ дээр сайжруулалтыг шаардлагатай. За түрүү өмнө ярьжсэн би яаралтай ажил, яаралгүй ажил гэдэг энэ айгүй чухал. За тэгээ яаралтай ажлыг бол шууд гүйцэтгэхэд явах хэрэгтэй. Тэрэн дээр бол зарим тохиолдолд төлөвлөх, хуваарлах гэдэг шаардлага байхгүй. Шууд яаралтай ажлыг тодорхойлоод яаралтай хэм шууд гүйцэтгэх шат руу авчдаг. Энийг ч гэсэн тэр систем дээр бас ингээд програмчлал хийсэн байдаг. За ийм байгаа. За тэгээд өмнө ярьжсэн нөгөө ажлын төлөвлөлтийг одоо хуваарлтыг одоо програм дээр хийдэг. Энийг одоо ингэж хийснээр давуу талтай гэж яриад байгаа тий. За тэр нь маань болохоор Computerized Maintenance Management System CMMS гэж яриад байгаа. Хүмүүс болохоор Enterprise Resource Program дээр ERP тий. ERP-га суурь байгууллагатай хөвшилтсөн бид нэр танд төхөөрөмжөө гэдэг зөв тоног төхөөрөмжийг хэмжиж байна. Гэхдээ яг төлөвлөлт хуваарлалчид бол нөгөө ERP дээр чинь хийж гэнэ үү? Тэрийг бас харах хэрэгтэй. Одоо SAP гэдэг SAP гэдэг байдаг те. Энэ маань болохоор засвар үйлчилгээний модуль байдаг. Тэрэн дээр бүх засварын төлөвлөлт хуваарлалт нь хийгдээд үндсэн ERP руугаа датагаа өгч бүр дангаараа IBM Maximo бүр Asset Performance Management гэдэг бүр шийдсэн програм хөтөл байна. Тооцооллын засварын харилцааг дахин автоматжуулсан хэлбэр шилжүүлсэн орчин үеийн засварын ажилтны хөтлөлт work order гэж байдаг. Ажлын гүйцэтгэлийн хяналтыг ажлын гүйцэтгэлтэй холбоотой үйл ажиллагаануудыг хянах юм аа. За тэгээд нөгөө ажлын гүйцэтгэлтэй холбоотой үйл ажиллагааг хянах гэдэг нь болохоор эргээгээл нөгөө ажлын захиалга, за ажлын гүйцэтгэл, зардал, сэлбэг, түүх одоо гэсэн байдлаар одоо орж ирж байгаа. За тэгээд одоогийн байдлаар American Institution of Plant Engineering гэдэг гаргасан судалгаагаар нийт компаниудын засварын төлөвлөгч нарын 91% нь засварын төлөвлөлтийн програмаа хангагдсан байдаг байна. За энэ бол бас шаардлагатай гэж болохгүй. Одоо жишээ нь ер нь бол улсын стандартыг одоо чи танаа 10-аас 13 байвал төлөвлөгч байх хэрэгтэй гэж тийм стандартыг шинэ хэл хүн гарч штэ. Тийм нэг багт төлөвлөлтөд чинь 10 механик байна гэвэл авч нэг төлөвлөгч байна л гэсэн үг. Яг тэгэхээр тэр 12-ны чинь ард маш их ажил хийгддэг учраас тэрийг нөгөө төлөвлөгч маань өөрөө системтэйгээр авч явах шаардлага гардаг. Тэгэхээр яах нь нөгөө програм шаардлагатай болдог. Тэгэхээр яах нь эргээгээд нөгөө бид нар энэ нөгөө CMMS Computerized Maintenance Management System шаардлага гараад ирж байна. За энийг болохоор одоо энэ маань болохоор CMMS 1960-аад оны үед үүсгэсэн эхэлсэн гэдэг байгаа шүү дээ. Одоо бүр Enterprise Asset Management болоо дараагийн шүдэндээ орсон. Маш олон сэтэл AI-тай холбоод AI нь өөрөө анализ одоо prospect maintenance гэж ярьдаг одоо та эмчилүүлэхэд таны цусны даалж гэсэн та 7 энэ хөдөлшөнгөө байгаа гэдэг өөрөө гэж тийм бичиг өгдөө шүү. Тэрдээ адилхан AI маань яг л тийм дэшн өгдөг гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө илүү нөгөө тодорхой илүү амар хялбар үйл ажиллагааг илүү тодорхой хялбар үр дүнтэй болгоол байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө засварын ажлын удирдлагын хөтлөлт гэдэг нөгөө work order ажлын даалгаварт болохоор одоо жишээ нь та хөдөлгүүр дээр машины хөдөлгүүр доголдоод байна. Энийг шалгаач гэдэг work order гаргаад өгдөг. Тэгэхээр яг нь work order дээр чинь ерөнхийдөө
Одоо тоног төхөөрөмжийн тоног төхөөрөмж байгальлын төлөв байгууллагын доор байна. Одоо жишээ нь манай компани бол International Mining гэж одоо Норт Америкт 10 дуурайтай, Өмнөд Америкт 2 дуурайтай, Индонезийн Grasberg яадаг. Тэгээд нэг системээр бүртгэдэг. Тэгэхээр яг нөгөө тоног төхөөрөмжийн бүртгэл маань угаасаа энэ дээр нөгөө work order дээр чинь давхар гарч ирдэг. За тэгээд нөгөө тэргээ дагаад нөгөө бичиг баримтанд бас хавсрагтай явж идэг. За тэгээд тоног төхөөрөмжийн одоо энэ дээр яваад тоног төхөөрөмжийн засварлах зардлууд бас бүртгэгдээ явдаг энэ дээр. За тэгээд нөгөө жишээ нь хөдөлгүүр онцлоо гэж ярьсан тийм үү. Тэгвэл хөдөлгүүр маань солигдох шаардлага гарчлаа гэх юм бол нэг кран ч юм уу ямар нэгэн байдлаар түрээсийн тоног төхөөрөмж хэрэгжлэх шаардлага гарна. За тэгээд Caterpillar ч юм уу Камазугаас нэг хүн авчираад онцлох шаардлага гарна тийм үү. Тэрийг бас энэ дээр бүртгэдэг байх нь. Энэ чинь нэгээд нөгөө том зардлал хянаад байгаа нь бүртгэгдээд байна гэсэн үг. За тэгээд агуулгах нөөц одоо нөгөө ажилттай холбоотой сэдвэг бараа материал нь систем тэр нэрийг work order дээр бүтгэгдэх нь байна. За тэгээд худалдаа хийгдэх шаардлагатай work order-оос одоо би ажлын даалгавраас бид нь шууд худалдаа авах захиалгыг явуулдаг. Эргээгээд нөгөө зардал гараад ирэхэд яах нь нөгөө захиалга нь энэ work order дээр орцсон. Тэргээд байгаа зардал нь бас давхар бүртгэгдсэн байдаг. За тэгээд хүн хүчний зардал бас бүртгэгдсэн байх нь байна. Энэ юу гэдэг нь за 5 хүн өдрийн ээлжинд 2 хүн шөнийн ээлжинд ч юм ажиллаж байна. За ингээд 7 хоногийн ажил байна гэхэд ингээд бүх хүний зардал нь тэгтээ дөрөв гараад ирнэ шүү дээ. За энэ бас бүртгэгдээ явах нь байна. За тэгээд давхар бас нөгөө work order дээр байна. Хэрвээ энэ маань хууль засвар үйлчлэгээ бол хэдэн цаг давхар бүртгэгдээ явах нь байна. Янз бүрийн холбоотой эсвэл одоо өмнөх түүхтэй холбоотой мэдээлэл бол тэр нь бас бүртгэгдээ явах нь. Ингээд work order буюу одоо ажлын даалгавар маш олон ийм мэдээллүүдийг агуулж идэг. Тэгэхээр буюу одоо Excel дээр бодлууд байдаг болохоор хүмүүс маань нөгөө одоо энэ том сүүлийн технологийн компаниуд нөгөө тэр CMMS буюу Computerized Maintenance System гэдгийг гаргаад ирсэн ингээд бүртгэж явж байна. За тэгээд энийг ашигласны давуу тал нь за яг одоогийн байдлаар Америкт буюу 200 гаруй програм байдаг жилийн өмнөх дата жоо нэмэгдсэн байгаа. Мэдээж томоос жижиг маш олон төрөл байдаг. Аль зөвийг нь сонгох ёстой. За тэгээд давуу тал нь юу гэхээр засварчдын ажлын цаг, branch time нэмэгдүүлэх, төлөвлөлт хуваарлтын процесс, хурдан болгох, холбоотой мэдээлэл хурдан хайж харах, за бодит мэдээлэл дээр суурьсан single truth гэж яддаг шүү дээ. Яг бодит мэдээлэл дээр тулгуурсан шийдвэр гаргах боломжийг олгодог байна. Агуулгын бэлэн байдал болон сэлбэг хангамж сайжирна. Одоо жишээ нь засварчин механикч инженер ахлах ажилтан маань програм руугаа ороод агуулгад энэ материал байна уугүй юу гэж үзчихнэ шүү дээ. Байвал аваад хүсэлтэд явуулаад байхгүй бол биднэрт хэрэгтэй гэж захиалга өгчдөг тийм үү. За тэгээ мэдээллийн нэгдсэн сантай бол би хэлжсэн өмнөх слайдн дээр энэ бол аюул чухал мэдээллийн нэгдсэн сан байж иж бид нэр инженер хүн тэрэн дээр анализ дата хийгээд одоо дата анализ хийгээд те сайжруулалт хийх шаардлагатай бай үгүй юу, асуудал юу вэ, яагаад вэ гэдгийг харах боломжийг олгодог. Тэгэхээр уламжилт арга буюу одоо Excel цаасан дээр явж байгаа бол энэ бас сан бүрдүүлэх аюул төвхтэй боломжгүй. За тэгээд дүн шинжилгээ хийх, тайлан гарах процесс хурдан хялбар болох, за засварчдын хүний нөөцийн зардлыг тооцох, хянах, сэлбэг материалын зардлыг гаргах, хянах, за ашиглалтын зардлууд дугуй, шүд, хуйг гэдэг энэ маш өндөр зардал гардаг шүү дээ. Тэгэхээр хоёр бульдозер байжсэн аа. Нэгэн дээр ингээ байнга нөгөө шүд солигдоод байдаг бол өндөр зардал гарах нь шүү дээ. Тэнгүүд яах нь энэ яагаад энэ дээр илүү зардал гараад байна? Яагаад энэ дээр нь бага зардал гараад байна? Тэгвэл юунаас болоод байгаа ингээ систем рүү ороод энэ хоёуг нь байнга ингээ солигдоод байдаг гэдэг юм. Гэм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдалд хянагдаа явчихна. За одоо энийг CMS ашиглахгүйгээр гарах сөрөг дагаврууд нь болох их хэмжээний материал хадгалах шаардлага гарах одоо
нөгөө агуулгад байгаа материал, сэлбэгээ бас яг тоног төхөөрөмжтэйг уялдаа холбоотой захиалахгүй бол хэд их хөрөмтлөл үүсдэг ч юм уу. Эсвэл сэлбэгийн дутагдал гардаг ч юм уу. За тэгээ мэдээлэл алдагдах эрсдэл үүсгэх нь байна. Мэдээллийн үн цэнэ алдагдах, за тайлан гарахад цаг хугацаа зарцуулах, харилцаа холбоо удаашрах, төвөгтэй байдал үүсэх эрсдэл гарах юм байна. Шийдвэр гаргахад хүлээлт үүсэх, байгаль орчин шууд бусаар нөлөөлөх гэсэн иймэрхүү хурдтай байд юм байна. За яг энэ дэр би зүгээр засварын ажлын жижигхэн нэг юм дашборд буюу хянах самбар өөрөө хийсэн. За системтэйгээр явах юм бол мэдээллүүдийг та нар харах боломжийг олгодог. Жишээ нь хуваарьт ажил бид нэр хэдий хийсэн юм бэ? Хийгдсэн ажил нь 82% байна. Хийгдээгүй ажил нь 12% байна. Ингээд дахлахууд яагаад нэгдэхгүй байна гэж асуудаг юм те. За хугацаа эдэрсэн ажлууд гэхээр за 7 ажил ингээ хугацаа эдэрсэн хийхдэггүй 7 хоног илүү яваад байж гэдэг юм уу те. За биднэрт яаралтай ажил 7 ажил байгаа юм байна. Ажлын өсөлт 36 байгаа юм байна. За нийт ажлууд нь 26 байгаа. Ингээд хараа авчдаг. Энэ дээр яг нөгөө шийдвэр гаргахад илүү хэлбэр болох нь шүү дээ. Нүдэн дээр чинь тоонууд нь харагдаад байгаа болохоор. За тэгээ бүртгэл байх шаардлагатай. Нөгөө систем дээр иймэрхүү бүртгэл хийгээ авчдаг. Жишээ нь одоо төслийн нэр нь юу юм бэ? Аль уурхайд байд юм бэ гэдээ нэрийг оруулж чинь тоног төхөөрөмж нь яг юу юм бэ? Үйлдвэрлэгч нь юу юм бэ? Модель нь юу юм бэ? Serial дугаар нь юу юм бэ? За үйлдвэрсэн оноо нь юу юм бэ? Эзэмшигч нь юу юм бэ? Ингээд системд бүртгээд явахаар яах нь нөгөө хөрөнгөө бүртгээд байна гэсэн үг. Тэгэхээр мэдээлэл нь илүү тодорхой болохоор яах нь нөгөө тоног төхөөрөмжн дээр төлөвлөлт хийгээд маш амар болоо явчихна шүү дээ. Дээр нь одоо warranty гэж одоо баталгаа засвар үйлчлэгээ бас энэ дээр бас давхар орой явдаг. Хүмүүсээс энийг жоох орхигдуулаад байдаг нь аюул чухал. За ерөнхийдөө мэдээллүүдэд ингэж бүртгэгдэх ёстой. Энэ бол стандарт. Excel дээр та бүртгээд байгаа бол энийг сайжруулах шаардлага байна л гэсэн үг. За тэгээ би нэг юм жижигхэн судалгаа зүгээр хийгээд энэ дээрээ та хэд маань энэ QR кодыг уншуулад хэрвээ дөрвөн асуулт гарна. Дөрвөн асуултан дээр нь хариулаад нэгийг л сонгоно. Тэгэл таны нэр гарахгүй, байгууллагын нэр гарахгүй, таны өөрөө ч нэр гарахгүй контакт зүгээр нэг судалгааны зорилгоор хийх гэж байгаа юм байгаа. Энэ дээр та хэд маань идэвхтэй оролцоод утсаараа юм хариу өгчвөл энэ хариун дээр нь хэдүүлээ үндэслээд бас нэг асуулт хариулт гаргаад явал илүү бодиттой юм болоо гэж утсан юм. За энэ дээр би нэг 30 секунд цаг өгчий. Та утсаараа QR кодыг скан хийгээл дөрвөн асуулт шууд гарч ирнэ. Аль нэгийг сонгоол тэгэл дарчих. За энэ дээр би үр дүнгийн шууд харуулчаа. Код ахаад өгөөч QR кодоо. За. Энэ бас чатан дээр тавьсан байгаа линкээр ороод хариулж болно шүү. Чатан дээр бас линк яг үнэ. Чатан дээр линк байгаа. Шууд линк дээр дарахаар асуулт руугаа орно. Хэрвээ хүмүүс шууд линк рүү орчихвол бас илүү амар байх. За би нөгөө судалгаатай холбоотой хариултыг гаргаад хэдэн өгсөн бэ? Яг юу харуулж ийн гээд. Нэг л асуулт гарч ирээд тах юм. Ганцхан асуулт. Ингээд дээш доош гүйлж болж байна. Дөрвөл байх хэрэгтэй да. Нэг асуулттай дөрвөн хариулттай болов уу? Тий, нэг яг үнэ нэг л асуулттай дөрвөн хариулт. Sorry. Зэрэг. За. Дөрвөн хариулттай нэг асуулт. Тий, дөрвөн хариулттай нэг асуулт. Дөрвөн асуулт ярьчихна. За энэ дээр би одоо яг хариулаа явж гин манайхан. Баярлалаа. За манайхан мьют хийгээрэй. Зарим нэгний дуу сонсогдоод байна. За дэлгэц харагдаж байна. Харагдаж байна. За ингээд асуулт нь гарч. За 40 хүн орсон байна. Нийтдээ
Нэ. Уучлаа. Нэг газар ирсэн яа. Байна уу? Окей, энэ сая тасарчлаа гинт. Харин сүлжээ нэлээд муу ах шиг байна. Харин тийм байна. Зөөгийнх маань бас хуралд оролцоод хол явж байгаа. Тэгээд ээнийхэн зочид буудлынхаа интернет муу байгаад ах шиг байна. Ойлгоорой манайх уучлаарай. Энэ шүү байна. Тэр нь бол 40 бол нөгөө шинээр орж ирэхээр ингээд апдейт хийгээд байгаа юм байна. За хамгийн эхнийх нь юу гэж яасан байна? Төлөвлөлт муу гэж гарсан байна. За энэ нь болохоор 33%. За төлөвлөлт муу, сэлбэг муу гэж 33% та гарсан байна. За тэгээд ажиллах хүчний хөрөлцөө муу гэдэг дээр бол гайгүй харьцангуй гайгүй нь 2% байна. Төлөвлөлт хийх програм байхгүй гэж дараагийн хариулт нь гарсан байна. За энэ дээр үндэслээд юу хэлэх гээд байна гэхээр яг л нөгөө миний ярьсан тэр нөгөө work measurement маань одоо энэ тоон дээр шүү дээ үндэслээ хэлэхэд миний хэлээд байгаа энэ work management гэдгийг бол та нар сайжруулах шаардлага харагдаж байна. Мэдээж угаасаа энэ нөгөө компани болон хувь нэмээр харагдахгүй учраас би тэр гэж хэлж чадахгүй. Ерөнхийд нь дундчлаад хэлэхэд төлөвлөлтөө сайжруулах гэдэг маань угаасаа энэ work management-тэй шууд холбоотой. Тэгэхээр энэ дээр илүү анхаарна гэсэн үг. За тэгээд дотроо тэр ажлаа тодорхойлох процесс нь яг яаж явдгийг, ажлаа төлөвлөлт хуурлах явдал нь яаж явдгийг, гүйцэтгэх явдал нь яаж явдгийг, хянах явдал нь яаж явдгийг, сайжруулалт нь тэрний ард дагалдах одоо хянах сайжруулах гэдэг нь бас байх ёстой. Тэгэхээр энэ бүтцүүдээр илүү анчлана гэсэн үг. За тэгээд сэлбэг хэрэгслийн хомсдол муу гэж энэ бол үнэн. Мэдээж энэ ихэнх тохиолдолд бол мэдээж яг ямар тоног төхөөрөмж хэрэгжилж гин гэдгээс хамаарж байгаа. Одоо жишээ нь барууны тоног төхөөрөмжүүд бол сэлбэгээ хянахад одоо олоход илүү хамар тийм яг стандарт дугаартай байдаг учраас хятад буюу одоо бусад Азийн орнуудын тоног төхөөрөмжөөр жоохон асуудал гардаг. Гэхдээ энэ маань эргээгээл нөгөө бас энэ нөгөө төлөвлөлттэй холбоотой, хойролтой холбоотой, work management-тэй холбоотой хамгийн одоо том асуудал нь юун дээр байна гэхээр магадгүй төлөвлөлт хийх програм байхгүй учраас бас энэ сэлбэгийн асуудал байж магадгүй. Яг тэгэхээр нөгөө бид нөгөө мастер дата гэж ярьдаг. Одоо жишээ нь asset тоног төхөөрөмжийн бүртгэлч гэж ярьдаг. Ерөөсөө л нөгөө бүх сэлбэг бараа материал тэрнтэй холбоотой бүх туслах материалууд системд бүртгэх ёстой. Би нэг хүнээс чи бүртгэлээ явуулчих найз нэг хараах гэсэн чинь надад ингээд Excel sheet явуулсан. Маш олон ингээд айтемтай тэр Excel sheet-эн дээр хараад ингээд энэ хэрэгтэй байна гэхэд айгүй хэцүү.
тэр тодорхой одоо description мó яг тэр parts дугаар нь мó эргээгээ зургийг нь харах зураг байх гэж юм. Тэгэхээр тэрэн дээрээ бас айгүй анхаарч ажиллах шаардлага байгаа юм байна. Board шаардлага байна. За тэгээд нөгөө үндсэн хоёр хаягдаар хэлж болж байна. Нөгөө тод нэрт ажиллаж гэсэн байхгүй шүү дээ. Энэ дээр илүү анхаарах шаардлага бодит датан дээр бид шийдвэр гаргах гэдэг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү датаг бол та нар системээс авна гэсэн үг. За эргээгээд слайд руу орчих. За судалгаанд хамрагч хүмүүстээ баярлалаа. За ерөнхийдөө яг нэг уламжлалт байгууллагын бүтэц гэдэг нэг иймэрхүү байж идэг. Засварын менежер, за засварын ахлах гэх тэгээд нөгөө үйлдвэрийн хэсэг, бодлогын хэсэг, цахилгааны хэсэг гэдэг ингээ байж идэг. За тэгээ бусад хэлтсүүд нь болохоор одоо саппорт хэлтсүүд гэдэг хажууд нь нөгөө хараад ч юм уу оролцоод ч юм уу байж идэг. Хангамжийн хэлтс, төлөвлөлтийн хэлтс, инженерийн баг гэдэг ингээ байж идэг. Уялдаа холбоо жоохон тиймэрхүү байдаг. Одоо матрикс буюу одоо энэ бол манай байгууллагын орг чарт юу гэж харагдаж байна гэхээр одоо нөгөө үндсэн хэсгүүд дээр нөгөө инженеринг менежер, инженерийн хэлтс, procurement хэлтс, maintenance хэлтсгээ засвар үйлчилгээний төлөвлөлтийн хэлтсгээд ингээд нэг хүнийг багт ингээд хойрлоод өгсөн байдаг. Нэгсэндээ энэ маань юу хэлээд байгаа нэхээр нөгөө уялдаа холбоог илүү сайжруулж байгаа. Одоо communication те ингэж өгсөн байдаг. Энэ маань болохоор ажлын бүтээмжид одоо маш сайн эргээр нөлөөлж идэг. Энэ бол уламжлалт арга. Энэ жоохон одоо жижигхэн байгууллагт бол боломжтой. Хэдхэн хүнтэй байгууллагт бол ингэж ажиллаж болно. Байгууллага томроод ирэхээр үйл ажиллагаа нь илүү жоохон сунжраад илүү хэцүү болдог. Тэгэхээр ийм матрикс буюу ийм хэлбэртэй манай байгууллага явдаг байгаа. Жишээ нь одоо засварын хэлтстэй бол заавалчгүй нэг инженер хүн инженерийн департаментаас харьяалагдаад ажиллаж байх нь байна. За нөө холдоо холтын хэсгээс яг нэг хүн нэг багт нь ингээд хамааралтай явж идэг байх нь байна. Төлөвлөлтийн хэсгээс нэг хүн заавалчгүй нэг багт нь ингээд хамааралтай явж идэг. Тэгээ ингээд нэг баг бүрдүүлээд ингээд явж идэг. За энэ зүгээр манай одоо байгууллагын ийм орг чарт юм жишээ байгаамаа. За тэгээд энэ сүүлийн слайд дүгнэлт хөрөнгийн бүтээмж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал болон үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахын тулд хүний нөөц, технологи, стандартчин процессуудыг нэгдсэн удирдлагаар хангах хэрэгжүүлэхийн стратегийн чухал зорилго юм а. Ийм зорилтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд байгууллага даяараа засвар үйлчилгээний ажлын удирдлагыг сайжруулах, одоо тодорхой технологийн хэрэглэхтэй системтэйгээр байгууллага нь өөрөө системтэйгээр дэмжих шаардлагатай. Эдгээр хэмжээнд тоног төхөөрөмж найдвартай байдал болон ашиглалтын төвшинг нэмэгдүүлж улмаар хөрөнгө оруулагчдад урт хугацаанд тогтвортой бодит үнцнийг бий болгодог юм болгох үндсэн суурь болно гэж байна. Тэгэхээр яг нөгөө work management гэдэг маань зөвхөн хилцээний ажил биш. Одоо дээр CEO-гоос эхлээд одоо засварчид, механикчид хүртэлх бүх хүмүүсийн оролцоо байх нь шүү дээ. Тэгжээж энэ том стратегийн чухал ийм арга барил болж явд юм байна. За тэгээд саяны слайдуудыг болохоор нөгөө ийм номнуудаас хэсгийг нь авч бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдөр миний презентацийн ингээд дуусч байна. Баярлалаа. За өөр асуулт тодруулах юм байвал асуулт тодруулж болно. Илтгэл тавьсан зургийнхтаа баярлалаа. Аюу гай сонирхолтой илтгэл байлаа. Тэгээд чатаар нэлээд асуулт хурж ирсэн байна. Тэгээд эхнийх нь асуулт нь болохоор range time гэж яг юу хэлээд байгаа вэ? Хэрхэн тооцоолж хувь гаргадаг юм болоо гэж байна. За range time гэдэг нь нөгөө яг засварчин ч юм уу яг тухайн ажлаа хийж байгаа хүн төлхөөрөө бариад машин дээр очиод машинаа засчаад буцаага багж аваад оффистаа очиод ажлаа бүртгээ сууж байгаа шүү дээ. Тэгэхээр яг range time гэдэг нь яг л тухайн хүн маань ажил дээрээ яг ажлын талбар дээрээ
ажлаа хийж байгаа л яг тэр цаг хугацаа гэсэн үг. Одоо жишээ нь та хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг онцлогдох гэх юм бол бүх багжаа аваачаад машин дээр гарлаа, онцлогоогоо хийлээ, буцаад машинаасаа буулаа, яах нь вэ? Нэг цаг. Тэр маань range time байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө хэмждэг аргачлал маань болохоор байдаг. Тэгэхээр одоо ярих юм бол энэ бас тусдаа сэдв болчих. Би өмнөх сургалтын дээр яг энийг яаж хэмжих үү гэд бас нэг жижигхэн тооцоо оруулж ирсэн. Тэрнийхээ яг нэг слайдыг нь би хэн асуусан юм бол тийш явуулж болно. Асуусан хүнийхээ имэйл рүү нь. Тэгэхээр яг нөө range time-ыг хувилах юм бол одоо жишээ нь танай ээлж за зүгээр хамгийн энгийн ээлжин дээр нэг л хүн ажилладаг. За тухайн хүн маань 10 цаг ажилладаг гэж бодъё ээлжиндээ. За тэгвэл range time маань болохоор яг үндсэн ажлын бүтээмж нь болохоор ажлын бүтээмж нь нэг 65-аас 50 40-с 65% байвал ерөнхийдөө сайн гэж шаарддаг олон улсын стандартаар нэгсэндээ тэр хүн маань 10 цаг ажилладаг байлаа гэхэд 4 цаг нь бэлтгэл ажил 6 цаг нь яах нь яг үндсэн ажлаа хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр тэр 6 цагтаа тухайн маань машин дээрээ гараад жухам зүгээр яг юм хийж ивэл 60% гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр маань айгүй тэр хувь хүний маань бүтээмж сайн байна л гэсэн үг. Тэрийгээд бид нэр range time гэж яриад байгаа. Range time, tool time хоёр адилхан юм уу тий? Тий яг tool нь илүү одоо шууд одоо шууд хэрэгжилж юм л да. Ер нь бол олон улсын хэллэг нь range time гэж ярьдаг. Tool time гэвэл одоо би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ range time гэж ярьдаг хүмүүс. Яг range ч өөрөө бас л tool гэсэн утгатай шүү дээ, тий? Бас тэр утгаар нь ойлгож бол. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор цахим уулзалтын бичлэгийг имэйлээр илгээж болох уу эсвэл Facebook дээрээ байршуулж болох уу гэж энэ болно. Манайх бас Facebook, YouTube юу хуудастай байгаа. Тэгээ тэрэн дээрээ дандаа цахим бичлэгүүдээ сургалтынхаа бичлэгүүдэд тавьчихдаг. Тэгэхээр одоо зоргийнхын өмнөх хийсэн сургалтын яг тэр тухайн саяны тооцооллын хэсэг нь бас тэр бичлэгэн дээр хадгалагдаад үлдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр тэнцэнээс харж болно. Тэгээд энэ удаа яг бүртгүүлсэн болоо оролцсон хүмүүстээ цахимаар илгээгээд тэрнээс гадна Facebook, LinkedIn-ийнхаа хуудсан дээр байрлуулчихъя. Тийм тэгээд тэгж болно. За дараагийн асуулт нь болохоор сургалтын материалыг файлаар өгөх үү гэж байна зоргийнхаа. Болно. За тэгээд тэгвэл имэйлээр явуулчих тий. Манай Солонгогийн имэйл байгаа тий. Тэршээ холбогдоод явуулж болно. За тэгээд дараагийн асуулт маань хуваар гаргагч гэж ямар албан тушаал гэдгийг тайлбарлаж болох уу гэж байна. Гэхдээ энэ чинь нэлээд их юу юм бэ? Тайлбарлсан хоорондоо явсан conversation явсан байна. Тэгэхээр зөвхөн нэг товч тайлбар өгчих үү. Тэгээ. Тэгээ хуваар гаргагч мэдээж бараг л түрүүний нөгөө хойролт гэдэг дээр эргээгээд ярьсан дээр бах. Төлөвлөлтөөсөө бол мэдээж өөр. За хуваар гаргагчийн үндсэн ажил бол зөвөр яг миний чодох resume. За. Тэгээд бас энэ хуваар гаргагч маань планертай ажиллах нь энэ зүгээр яг planning team дотор байдаг планертай адилхан юм байна те гэж асууж байна бас. Хуваар гаргагчид хоёр албан тушаал байсан. Би өөрөө нөгөө засварын хэлтсийн инженер байсан. Тэгээ манайх болохоор хоёр төлөвлөгч хуваарлагч. За төлөвлөгч нь би төрүүлжэндээ яг ямар ажлыг яаж хийх юм бэ гэдэг дээр илүү толгойгоо ажиллаулдаг. Одоо жишээ нь за эх 7 хоногт бид нэр 5 машин ороод ирэх юм байна ч гэдэг юм уу. Эх 7 хоногт бид нэр ботлорын дээр
ажиллаж гэдэг юм гэсэн харахад тэнгууд илүү тохиол тэнгууд хэмжээнд юм уу Зураг яриа нэлээд тасалж байна. Хоёлаа слайдаа шеэрлэх болж үзэх үү? За тэгээ миний зогсооч. Уучлаарай, барыг таны хэлсэн ярианууд нь сонсогдохгүй болохоор хүмүүс нэг асуулттай үлдчихүү гэж бодоод. Болно. Тэгэхээр яах нь нөгөө одоо юу харагдаж байна вэ? Биш дэлгэц харагдахгүй байна. Дэлгэц харагдахгүй. Гэхдээ таны дуу арай тод болчих шиг боллоо. За. Тэгэхээр төлөвлөлт бол ямар ажлыг яаж хийх үү гэдэг дээр илүү анхаарна. Хуваарлагч нь болохоор илүү нөгөө яг энэ ажлыг тэгвэл за жишээ нь хувийг одоо дугуй солих ажил гараад ирлээ гэхэд тэгвэл энэ ажлыг хуваарлагч маань болохоор яг хэн солих вэ? Батаа солих юм уу, нараа солих юм уу гэдэг дээр ажиллана. За тэгээд яг хизээ их гэдэг дээр нь ажиллана гэсэн үг бас. Нэгсэндээ энэ ажил маань яаралтай ажил бол хуваар гаргаж байгаа шууд одоо гаргаж ирээд нөгөө бичих цаасан бэлдээд эсвэл тоног төхөөрөмжөнд бэлдээд ингээд өгчихчээ. Эсвэл 7 хоногт одоо заах энэ машин дээр дугуй өвдөсөн гэсэн сэлбэнд байхгүй юм гээд цааш нь 7 хоног болгочихдаг ч юм уу. Ингээд нөгөө ажил үргээ хувьд жоох ялгаатай. Мэдээж энэ дээр бас нөгөө ажлын work description гэж байдаг. Шал хоёр өөр. Гэхдээ нөгөө хоёр өөр work description маань болохоор яг л энтэй адилхан ерөнхийдөө зарчмаар ажил гарч иж байгаа гэсэн үг. Ахад хэлчих төлөвлөлт маань болохоор ямар ажлыг яаж хийх дээр илүү тодорхой ажиллана. За тэгээд хуваар гарагч маань болохоор яг хэн энэ ажлыг хийх юм, хизээ хийх юм гэдэг дээр ажиллана гэсэн үг. Цаг хугацааны хувьд бол төлөвлөгч маань болохоор доотлол нь 2 сарын эсвэл сарын улирлын жилийн ингээд long term дээр нь илүү ажиллана. Хуваар гарагч маань болохоор яг илүү яг тухайн 7 хоног эсвэл 7 хоног дээр ажил төвлөрж ажиллана гэсэн үг. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор таны ажиллаж байсан хамгийн сайн perfect CMMS нь аль байсан бэ гинэ? Яг уу одоо Oracle болохоор Ellipse ашигладаг байсан. Би яг тухайн үед бол нэг ахтар програм дээр суугаад нэг програм ашиглаад байдгүй. Ерөнхийдөө планаар төлөвлөгч хуваарлагч маань өгчдөг болсон болохоор Ellipse-ийг сайн мэдгүй. Гэхдээ дараа нь SAP руу орсон. Ойлгохоор ороход SAP ашигладаг болсон. Яг одоо ч гэсэн энэ Америкт ирээд 10 жил ажиллаж SAP-д ажиллаж байгаа. SAP бол яг илүү том байгууллагт ашигладаг маш үнэтэй програм. Тэгэхээр одоо зүгээр миний нэг бас нэг зорилго байгаа. Одоо сайд хаст гэж ярьдаг. Гэхдээ ажлын хажуугаар бас юу хийж байгаа гэхээр энэ зөв програмыг Монголд оруулах тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Одоо IBM Maximo гэдэг програм байгаа. IBM-ийг гаргасан. Тэрийг би Монголд албан ёсны эрхтэй оруулж байгаа. Энэ маань илүү ухаалаг болж ирсэн. Asset performance management гэдэг илүү ухаалаг, илүү бүтээмжтэй тийм сайн програм болж ирсэн байдаг. Тэр нь болохоор илүү дунд олон дундаас дээш компаниуд ашиглагддаг. Дэлхийд 19 орн ашиглагддаг маш олон зуун компани ашигладаг юм бас програм байгаа. За нөгөөх нь болохоор Fluke-ийн eMant гэдэг нэг бас програм байгаа. Тэр нь болохоор дунд олон дундаас доош компаниуд ашигладаг ийм програм байгаа. Америкт CMMS дотроо бол нэг номерын. Тэгээд ийм хоёр програмыг ерөнхийдөө туршлагаараа мэдлэгээрээ судлаад албан ёсны эрхтэй бас Монгол руу оруулж байгаа. Удахгүй бас танилцуулга нь хийгдэж явах хаа. Тэгэхээр яг энэ програмтай холбоотой мэдээлэл авахар бол надтай холбогдорой. Тэгээ байгууллагын чинь бүтц тоног төхөөрөмжийн байдал одоо тоо ширхэгдээс хамаарат ерөнхийдөө яг ямар програм нь илүү танд хэлбэр тохирох вэ гэдэг дээр чи би зөвлөгөө өгч болно. Тэгэхээр эргээд холбогдорой. Баярлалаа. За өдрийн дөргийа Эрдэнэ төрийн ерөнхий механик чинжэр гэж байна. Тэгээ манайх ерөнхийдөө энэ асуудлаар ер нь 2-3 жил өөрсдөө ерөнхий програмчлах засварын төлөвлөх за тэгээ зарцуулалт за тэгээ төлөв байдлыг эцлээд дүн шинжилгээ хийх тийм програмыг өөрийн одоо мэдээд автомобиль сектор хийж эхэлсэн. За тэгээд хүн хүчин сүлдээ манайч бас нэг одоо эра гэдэг рүү шилжиж байгаа бас нэлээд програмын хөгжүүлэлтийн ажлууд давхцаад энэ ажил маань зогссон байгаа. Тэгэхээр ер нь зөвхөн
манай механикууд мэдж байгаа. Бид нар энийг бол ерөнхийдөө яг ийм багцааны юм бол бид нар төлөвлөлт хийгээд бүртгэлээ одоо сэлбэг ангиудаа эдийн дугаараар бүртгэлээд хамгийн сүүлийн шатан дээр очиж ирэхлээр нөгөө санхүүгийн явтан болон бүртгэгчийн системд оюутлах асуудал дээр жоо гацаа үүсчээ. Тэгээд ерөнхийдөө гацаад орцсон байгаа. Тэгэхээр яг наад саяны уран зургийн ярьж байгаа хэлтгэл бас үнэхээр хэрэгтэй. Зайлшгүй одоо ялангуяа орчин үеийн уурхад биднэрт бол нэг яаралтай одоо биднэрт бол хэрлий гэдэг бол бас биднэрт бас урьдчилж хараад одоо амьдаа өөрсдөө их гэж оролцсон боловч бас ийм асуудалтай тулгараад одоо гацаад орчод байж байгаа. Тэгэхээр яг цаашдаа бид нар бодож байна. Манай эрдэнэ төлөвлөрийн тусгаалan бас нэг яг би яг энэ төлөвлөлт хийдэг, засвар үйлчлэгээ өдөртдөг бүх хүмүүсээ байлчилж байгаа. Уран зураг одоо инженертэй ярьж байгаа нэг цаг товолж байгаа. Эрдэнэ төлөвлөрийн бас хэмжээд нэг цонхоо бас нэг зохион байгуулалт боломжтой юу гэж нэг дэдүүр асуумаар байна. Ингэх юм бол бид нар бас нэлээд нарийн ширээ яг өөрийнхөө үйлдвэртэй холбоотой бидний хийсэн юмтай холбоотой асуултуудаа тавиад гарц гаргалгаанаад програм хангамжтай дээр чинь яг нэг тусцсан байл гэдэг цаашдаа бас өндөр хэмжээний нэвтрүүлэх асуудлыг програм лицензийн асуудал бас ярих. Тэгээд цаашлууд одоо бид нар одоо 27 оны хөрөнгө оруулалтын төлөө яг энэ бүтэцт яригдж байгаа. Тэгээд энэ ойлдуулаад энэ нэг уулзалтыг даруйхан одоо 97 зохион байгуулалт боломж байгаа юу гэж асуух гэсэн. Чи зүргээ болно. Тэрэн дээр нэгт асуулт тавьсанд баярлалаа. Хоёрт болохоор нөгөө яг ялангуяа манай үндэсний компаниуд хийх гээд оролдоод байдаг. Энийг бол би буруутгахгүй маш зөв. Яг тэгэхээр хэрэгцээ байна гэдгээ ойлгоцсон биз дээ. Тэгээд өөрсдөө нухаад байдаг. Бас гацалт гарна. Яг тэгэхээр нөгөө энэ програм чи өөрөө түрүү ярьжсэн би одоо чинь IBM Maximo гэдээ би түрүү хальт дурдлаа шүү дээ. Тэр чинь өөрөө 40 жилийн ажлын туршлагатай програм байхгүй. Нэгсэндээ тэр програмыг хийхдээ заавалчгүй одоо яг энэ тухайн салбартай, мэдлэгтэй, чадвартай, туршлагатай дүр тийм certified болсон хүмүүс оролцож хийгддэг учраас илүү бодиттой гардаг. Хэрвээ та 10 IT инженерийг аваачаад өгөөсгөж байгаа юм биш үү? 10 IT инженерийг аваачаад энэ програмыг хийгээд гэх юм бол яг нөхдүүд код өчээд нэг ойролцоо юм гаргачих واخ. Хамгийн гол нь түрүүний нөгөө би ярьжсэн work order гэдэг нэг ийм олон юм орох хэрэгтэй гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Тэр процессыг мэдэхгүй процессыг ойлгохгүй учраас програм дээр жоохон алдаа гараад ирдэг. Ингэснээр нөгөө цаг хугацаагаа алдаад байдаг. Тэгэхээр миний санаа хэлэх гээд байгаа нь сайн програмыг нэг 3 жилээс 5 жилийн хооронд хэвшүүлчих юм бол танай хүмүүс чинь хэрэглээ сурч чинь танай IT инженерүүд хүсээгүй тэнд оролцоо явчихна. Ингээд нэгдсэн журмаар ойлголттой болчих. Тэрнийхээ дараа магадгүй дараагийн шатанд тэгвэл бидний яг өөрсдөө хийх гээд оролдоод үзэх болохгүй гэж ингээд ярих төвшөнд очив. Тийм болохоор би юу хэлэх гээд байгаа ихлээр програмаа аваад тэрэн дээр аягүй ажиллаа сурчих. Дараа нь нөгөө хийсэн ажлаараа буцаж ороо сайжруулах. Тэгэхгүй болохоор цаг алдна гэдэг чинь өөрөө цаанаа мөнгө алдаад байна л гэсэн үг. Тэгэхээр энэ програм байх шаардлагатай. 3-т нь болохоор эх 7 хоногт би нөгөө Эрдэнэ төлөвлөрч өөрөө маш том объект, маш том уурхай учраас би бол IBM Maximo-г санал болгомоор байна. Яг тэгэхээр илүү дунд болон дундаас дээш байгууллагт илүү зохицсон програм байхгүй. Тэгэхээр энэний мэргэжлүүлэлтэй холбогдоод эргээгээд би нэг хариу өгье. Би нэг баг болох гэж ойлгож байна. Тэгээ өөртөө ч гэсэн Монгол руу бас аягүй сонирхолтой байгаа. За баярлалаа. Бид нар тэгвэл ерөнхийдөө цав тохиолдол би энэ холбоо мэдээлэл автоматжуулалтын зэрэг мэдээллийн технологийн хэвчээгээ бас мэргэжлүүд заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хөрөнгө оруулалтынхаа ч гэсэн оролцуулаад жоохон яг ачааллыг өгөөд бас энэ дээр тусгаалаад бас нэг төв сургалт танилцуулгыг цаг товолж байгаа гэдэг эртлээс болёо. Баярлалаа. Болно. Би эргээд хариу өгье өрч. Даасаг өөр асуулт байна уу? За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор засварын ажлын хувьд материал маш чухал байдаг. Production stopper буюу category A, B чухал материалуудыг бэлэн байдлыг хангахын тулд яаж ажиллавал илүү сайн байх вэ? Зөвлөгөө өгөөч гэж байна. Тухайн материалууд нь Монголд үйлдвэрлэдэггүй учраас бас хэл гайлын асуудлаас болоод уддаг гинэ. Яг үнэ. Үүнээс болоод overdue work order үүсдэг. Тэгээс наад чи айгүй зөв асуулт байна. Ер нь бол материал дээр яг хөө мэдээж материал дээр ABC категори гаргаж хадгалж болно.
Гэхдээ материалыгаа бас юун дээр та нар юутайгаа уялдуулах хэрэгтэй вэ гэхээр тоног төхөөрөмж байгаа critical байдал дээр тоног төхөөрөмж байгаа чухалчилт дээр одоо жишээ нь манай компани яадаг вэ гэхээр нөгөө дотроо тоног төхөөрөмжөө ABC-гээ хоочдаг. Энэ болохоор critical тоног төхөөрөмж. Одоо жишээ нь манайх чинь 2 hydraulic excavatorтай, 1 ботлорын машинтай, 2 мил одоо өөрөнцөг ботлоор гэдэг лөө дээ. За тэгэхээр яах нь нэг шоул нь зогсчих, нэг экскаватор нь зогсчих юм бол production 50% зогсчих нь шүү дээ. Тэгэхээр тэр шоул маань болох экскаватор маань болохоор шууд A болчихж байгаа. Тэгэхээр A гэдэг категоритой тоног төхөөрөмжийн одоо үндсэн гол парцууд нь хамгийн түрүүнд одоо агуулгад байж хэвээр. Нэгсэндээ A гэдэг тоног төхөөрөмжийн материалууд маань өөрөө critical болчихно гэсэн үг. За B одоо жишээ нь би 10 манай байгууллагт одоо 5 грейдер байна гэж бодъё тийм үү? Одоо зам төвшилдэг тийм. Энэ бол B ч хийж болно, C ч хийж болно. Яг хүчин чадлаасаа. Тэгэхэд л нэг грейдерийнх нь дугуйн харгаач юм уу эсвэл хуйггүй болоо зогслоо гэхэд энд нэг учиргүй production нөлөөлөд байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө дөрөв нь бол ялгаагүй л нөгөө юугаа ажиллаа хийгээд явцдаг учраас B ч юм уу C. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжийн материал нь нэг тийм бас яаралтай биш. Гэхдээ тодорхой одоо яг critical component гэж байдаг тоног төхөөрөмж дотор тэднийхээ сэлбгүүдийг бас категорчлоод бас бэлдэх хэрэгтэй. Нэгэсэндээ сэлбгэн дээр категориз хийхээсээ илүүтэйгээр тоног төхөөрөмжөндөө илүү категориз хийгээд тэгээд тэрнийхээ үнэлгээг тогтоочих юм бол тэрийгээ дагаа сэлбгэн дээр ажиллах хэрэгтэй. Одоо жишээ нь манайх үндсэн ботлоор дээр ганцхан крашер байгаа. Тэрний бүх сэлбэг бол яасан ч байсан агуулгад заавалчгүй байж байгаа хэрэгтэй. Ягаад тэгэхээр өөрөө ботлоор маань зогсчих юм бол үйлдэл тэгэл тэр чигээр зогсно шүү дээ. Тэгэхээр A болоо авчдаг. Тэгээд нөгөө ботлоораас үйлдвэрлэлүүд дамжихад нөгөө туужин дамжуур конвейер ашигладаг. Манайх болохоор тийм redundant байхгүй. Нэг л конвейер системтэй. Тэгэхээр нэг систем маань болохоор 10 конвейерээс бүрддэг ч юм уу. Тэгээд конвейер болгон маань дандаа A. Тэгэхээр яг нөгөө конвейерийн чинь хамгийн гол туужин дамжуур хамгийн том хэрэгс нь туужин дамжуур өөрөө шүү дээ. Тэгээд одоо нөгөө ихэнх нь л одоо хятадаас ирдэг шүү. Тэгээд нэг туузан дамжуур эвдэрлээ гэхэд тасраа зогслоход гэхэд шинээр авахд жил хүлээх шаардлагатай байдаг. Тэгэхээр яг нөгөө туузан дамжуур нь өөрөө A болохоор агуулгад бид нэр заавалж нэг том туузан дамжуур ингээл байж идэг бэлэн. Хэрвээ тэр сэлбэг нь бэлэн байхгүй болох юм бол яг бид нар нөгөө үйлдвэрээс нах юм бол жил хүлээх болох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг заавалжгүй стокд нэгийг тавиад тэгээд нэгийг яг одоо наадах чинь бас аюу хэцүү. Inventory дээр орохоор нөгөө бас олон тохиргоо байдаг. Нэг хийгдээд нэг агуулгад хийгдээд гараал бол автоматар шууд эргээгээд нэг загтаг бас тийм сеттинг байдаг. Тэр мэргээд нөгөө систем дээр бас аюу болон тохируулга байдаг. Тэгэхээр энэ болгон ч бас эргээгээл програм дээр л хийгдэнэ. CMMS дээр л хийгдэнэ гэсэн үг. Excel дээр бол энэ болгоныг бас хийгээд суух боломжгүй шүү дээ. Ягаад гэвэл нэг хүн байнга л харна 24 цаг хараа сууж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бас програмтай юу вэ гэж би асуумаар байна. Тэгээд тэр програм дээр яг та нар яаж бүртгэгдсэн байна? Тэрийг эргэж хараарай л гэж хэлмээр. Тоног төхөөрөмж. Саяны ярьсан асуудал бол ялч яг л одоо аж ахуйн нэгж болгонд л одоо тохиолдог асуудал. Манайх бол одоо саяны тэгэхээр аварын нөөцгээд чагсаал жил болгон батдаг. Тэр нөөц бол нөхөгддөг. Яралтай одоо аварын нөхцөл байдал үүсэх үед ашиглалаа юм бол буцаагаад худалдаа болтыг одоо өргөн оруулалтын хэсэг маань өөрийнхөө дагуу журмын дагуу шууд худалдаа болтыг яаралтай зохион байгуулах ажлыг хийд юм байгаа. Яг энэ бол ингээд захимжаад ингээд явна гэдэг нь маань бас илүү үр дүнтэй өгөөжтэй. Эцэг аваар нөөцөө ашиглаж чинь яаж ийм чинь бас дараа нь дүн шинжилгээ хийх гэсэн үлдээл бас асуудал байна юм л да. Яг үнэ. Тий. Зөв. Тэр дээр чинь холбоотой нөгөө эгээгээд нөгөө би бас тоног төхөөрөмжн дээр ярихад нөгөө warranty гэж ярьдаг тэр мэрч хүртэл давхар бүртгэгдээ явцдаг учраас бас айгүй давуу талтай. Нэгсэндээ баталгаа хугацаанд ийм сэлгүүдийг бид нэр ийм байдалтайгаар солино гэж цаад үйлдвэрлэгчид өгч мэдээлэл байгаа ш. Тэр мэдээлэл чинь орчих юм бол нэгсэндээ үйлдвэрлэгч warranty-тай хугацаанд дотроо бас нөгөө бүртгэгдээ сэлбгүүдээ бас цаанаа бэлэн байлгадаг гэх юм. Эсвэл манай сайт дээр бэлэн байлгадаг гэх юм ингээд бас давхар шийдэгдээ явдаг бас юм давуу тал бас байдаг.
За өөр асуулт байна уу? байна. За. За одоо нэг хамгийн сүүлийн асуулт байна. Тэгээд дуусч байна да. Асуултууд юу н гайгүй болчих шиг. Би асуулт гарсан чинь. За ингэж байна. Тоног төхөөрөмж илэгдэлтэй холбоотой төлөвлөгөө засварын давтамж аргачлалыг өөрчлөх шаардлагатай юу? Хэн үүнийг хийх вэ? Планер хийх үү? Найдвартай ажиллагааны инженерүүд хийж, планер зөвхөн системд бүртгэж явдгүү Америкт гэж байна. Тэгээд энэ асуулттай дахиад холбоотойгоор үйл ажиллагаа ба тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд төлөвлөгч хүний хувьд хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэж асуужсэн байна. За ойлголоо. Тоног төхөөрөмжтэй илэгдэл ер нь бол яг хоо тоног төхөөрөмж илэгдэлтэй холбоотой төлөвлөгөө засварын давтамжийг аргачлалыг сайжруулах шаардлагатай юу гэж байна. Бас зөв асуулт байна л та. Ер нь бол аргачлалыг бол одоо жишээ нь давтамжийг бол сайжруулж одоо сунгачч болно, багасгachж болно, эсвэл байхгүй болгочих болно. Энийг хэн шийдвэ гэхээр эргээгээд л нөгөө найдвартай ажиллагааны инженер, засварын инженер, тэгээд төлөвлөлтийн баг гэдэг бүгд сууж байгаа шийдвэрлэнэ гэсэн. Яг тэгэхээр энэ чинь өөрөө эргээгээд нөө сөрөг үр дагавар авчрах магадaltaй учраас айгүй болгоомжтой хандах хэрэгтэй. Дээр нь бас нөгөө хүмүүс маань нөгөө илүү одоо жишээ нь за Вагнерч гэдэг юм одоо Caterpillar ч нөгөө Komatsu ч гэдэг юм уу тэдний нөгөө гаргаж өгсөн засварын хойрын дагуу хийгээ яваад идэг. Гэтэл одоо яг тэдний гаргаж өгсөн хойр нь болохоор яг олон улсын стандарт гэхээсээ илүү одоо яг үйлдвэр тухайн нөгөө одоо original equipment manufacturer гэж ярьдаг тийм үү. Энэ чинь цаана маш том бизнес явж идэг учраас бизнес их зорилготой сонирхолтой учраас за та нар энэ болгоныг энэ цаг дээр ингээд засаад ингээд сэлбээ яваад байгаараа гэдэг ингээд өгчдөг. Тэрийг нь манайх өөрсдөө гаргаж аваад энэгээр л бид явах хэрэгтэй мэн гэж ойлгоод байдаг. Энэ маш буруу. Эдийн засгууд бол маш ач холбогдол багтай цаг үрсэн, мөнгө үрсэн тохиолдолд аюул их анзаардаг. Тэгэхээр давтамжаа яаж гаргаж ийнэ гэхээр илүү одоо жишээ нь байгаль орчин яаж сөргөөр одоо байгаль орчин одоо environment гэж ярьдаг тийм үү? Хэд халуунд ажиллаад байна уу? Хэд хүүтэнд ажиллаад байна уу? Эсвэл хэд тоостой орчинд ажиллаад байна уу? Хэд чийгтэй орчинд ажиллаад байна уу? Орчин аюул шаардлагатай. Дээр нь болохоор нөгөө тоног төхөөрөмжийн маань сэлбэг бараа материал гэж байгаа шүү дээ. Байнга хийгдэх ажил тэр сэлбэг байж л байх хэрэгтэй. Гэтэл яг нөгөө сэлбэг нь байхгүй бол байнга ажил маань хийж чадахгүй шүү дээ. Хийгдэж болохгүй. Тэгэхээр яг нөгөө цаг хугацааны үед бас жоохон асуудал гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр маш олон тооны анализ хийх, дата цуглуулж анализ хийх учраас энэ дээр арай илүү бодиттой датан дээр суурьж хийх шаардлагатай. Нэгт хоёрт болохоор найдвартай ажиллагааны инженерүүд дээр толгуур сайн явуулах хэрэгтэй. Эдгээр чинь нэг тиймэрхүү ажлыг хийж явах ёстой хүмүүс байгаа. Зүгээр яг төлөвлөгч хүн бол яг нөгөө төлөвлөлтийн ажлыг хийгээд тэр 7 хоног 2-7 хоног хийх ажлаа хийгээ суунуу гэхээс биш яг энэ давтамжийг би яагаад өөрчлөх үү, яагаад өөрчлөх ёстой гэдэг дээр толгой ажиллах шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр би өмнөх слайдууд дээр хэлжсэн шүү дээ. Төлөвлөгч хүнээр сэлбэг бараа материал битгий хайлгаарай. Өөр бусад эвдрэл гэмтэл гарах гэдэг нь тэрийг битгий хайлгаарай. Ажиллаа нь хэлээ. Нөгөө ажилтсан болохоор тэр инженерүүдийн хийх ажил байхгүй. Тэгэхээр тэр датан дээр үндэслээл энэ давтамжийг сольж болно. За тэгээд үнийг хин хийх вэ? Планер хийх үү гэж хэлдэг. Планер хийхгүй, энийг инженерүүд хийнэ. Тэгээд тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд төлөвлөгч хүний анхаарах ёстой зүйл юу вэ? За хамгийн эхлээд тэр мастер дата буюу үндсэн суур датагаа аягуулсан оруулах хэрэгтэй. Тэрэн дээр л ажиллах хэрэгтэй. Тэрийг зөв оруулах юм бол төлөвлөлтөд илүү амар хялбар болно. Дээр нь гарын авлагнууд чинь бэлэн байж байгаа хэрэгтэй. Одоо жишээ нь гээл каталог гаргаад хооц сэргүүлээ суух биш. Яг таны хэрэгтэй тэр гарын авлага чинь яг таны хажууд бэлэн байж байгаа хэрэгтэй. Электроникор ч юм уу, цаасар ч юм уу те. Тэрэн дээр хараад яг юу хэрэгтэй яах уу гэдгээ аягүй сайн ярьж болох нь. Дээр нь communication буюу харилцаа холбоо маш чухал. Хилцүүттэйгээ, бусад хилцүүттэйгээ аягүй сайн уялдаа холбоотой ажилладаг байх хэрэгтэй. Энэ саяны асуултын Эрдэнэ төвлөрөөс 50 байхаа гэж бодож байна. Ерөн зүгээр яг энэ дээр бас нэмэлт манайх Эрдэнэ төвлөрөөнд бас 40-50 жилийн түүхтэй үйлдвэр. Тэгэхээр ер нь ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхаа саяны дата бол бид нар үндсэндээ бол яг нийлүүлж компани рекомендац зөвлөмжөөр биш бид нар өөрсдөө бод байдал олон жилийн туршлагын практикаар бол
ямар үед ямар засвараа хийх, ямар хугацаатай хийх, ямар объемын хүн хүчээр хийх гэдэг бол ерөнхийдөө тогтцсон байдیں۔ Тэгвэл бид нар бол энэ нийгэмд одоо Монгол улс өөрөө ийм продукц болсоо шилэн материалын хангамжийн асуудал бол толгойдох гол асуудал тэр байгаа. Зөв төлөвлөлтийн нэг тийм учраас түрүүний ярьсан аварын нөөц гэдэг асуудал бол манайд бол 60 тэрбум төгрөгийн нөөцийг шилэн материалаар нөөцөөр хадгалдаг. Ер нь цаашдаа одоо энэ худалдаа авалт дендэр хөлбөлтөд уялдуулаад дээрэс нь одоо геополитикийн бас энэ улс төрийн янз бүрийн дайнд ажил уялдуулсан шилэн материалыг ирэх хугацаа бас тодорхой болж явах үе байгаа. Тэгэхээр бид нар энэ жил бас аварын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг барин ажиллаж байгаа. Зүгээр яг засвар дээр бол яг тогтцсон одоо тэр төлөлтийг бол одоо мэдээж одоо би ерөнхий механикийн хувьд цэг болгоны арслалт ерөнхий механикууд одоо урьдчилан байдлаар төлөвлөгөө хийгээд хилцээд бид нар яг л олон жилийн дунджаар л хийж байгаа. Тэгэхээр мэдээж ховорхон тохиолдолд зайлшгүй хийгдэхгүй засварыг одоо тэг донд зогсоосны өмнө засварыг ихлээр зарим төлөвлөжийн сайжныг хийх шаардлагагүйгээр одоо бас нөхцөл байдал үүсдэг тийм мэдээж тиймэрхүү юм байна. Энэ үед бид нар бас нэг онцлогооны алба гэж манайх бас нэвтрүүлээд боломжоор бас онцлогоо техникийн онцлогоо одоо улсын сэргийлж хэрэг байдлыг тодорхойлсон үндсэн дээр засвар явуулах чиглэлээр юм ажиллаж байгаа. Яг энэ програмн дээр одоо яг бүх юм ярьж байгаа. Хамгийн гол нь энэ програмын ашиглалтад би ирээд гол үр дүнгийн явж эхлэх чинь бид нар дүн шинжилгээ маш их чухал гэдгийг би хараад байгаа. Ер нь цаашдаа бид нар хөгжлийн материалын төлөвлөлтөө ерөнхийдөө өсвөр найруулганд энэ яг дата анализ нэг дор бөөгнүүлээд 10 жилийн өмнөх 5 жилийн өмнөх бичдэг юм датанууд дээр суйрлаад яваад илүү бодиттой бас төлөв гарах юм болов уу гэж хараад байна. Тийм учраас өнөөдрийн хангамжинд тий яг өнөө эцтэй байна. Ингээд энд юм зохион байгуулж байгаа бас баярлалаа. Тэгээ миний би одоо гараас манайхан тэгээд үргэлжлээд асуулт тавьдаг асуулт явуулна тэ. За баярлалаа чинь. За тий ерөнхийдөө төлөвлөлтийг бол програм дээр хийж хамгийн гол нь бас даваа тал юу вэ гэхээр дата анализ хийх, өгөгдөл дээр суурьсан дата анализ хийх, дүн шилгээх нь аягүй чухал. Тэрэн дээр бас сайн ажиллаж сайн цаг гаргах хэрэгтэй. Одоо би бол өөр инженер байсан одоо ч хийж байгаа ерөөсө датан дээр л ерөнхийдөө төвлөрч ажилладаг. Тэгэхээр тийм датаг л бид нэр сайн цуглуулах хэрэгтэй байгаа. За процесс бол аяндаа бол засагдаа явчихна. Гэтэл үлдэх юм чинь дата гэдэг байхгүй. Тэгэхээр датаг аюул сайн хадгалах хэрэгтэй. За баярлалаа. Анх удаа орж байгаа юм аа маш гоё үр дүнтэй сургалтанд хамрагдлаа. Тэгээд дараачийн сургалтанд яаж алдахгүйгээр бүртгүүлэх вэ гэж байна. Ер нь манайх юутэй LinkedIn болон Facebook пэйжтэй байгаа. Тэгээд хэрвээ та дагах юм бол би одоо юу ячи имэйлээр сургалтын дараа явуулах нөгөө бичлэг болон имэйлэндээ линкүүдийн пэйжнийхаа линкүүдийг оруулчих. Тэгээд хэрвээ дагчих юм бол дандаа ингээд мэдээлэл шинжилгээ явуулцдаг. Тэгээд бас имэйл листэндээ бид нэр сардаа нэг удаа болж байгаа мэдлэг хуваалцах энэ сургалтуудынхаа талаар, уулзалтуудынхаа талаар мэдээлэл өгөөд явцдаг байгаа. Тийм тэгээд манай пэйжүүдийг дагаарай. За тэгээ хамгийн сүүлийнх нь асуулт байна. Та зургаах танд харагдаж байна уу? Хэрэг жил энийг хараад тэгээд энэ програм хангамжийг ашиглан тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хийхэд хуулийн шаардлага гэж зүйл системд оруулдаг. Хуулийн шаардлага гэж одоо юу гэсэн үг бол хуулийн шаардлага гэж зүйлийг системд оруулдаг. Америкт энэ шаардлагыг ямар байдлаар ашиглаж статистикийг нь холбодог вэ? Аюулгүй ажиллагааны Америкийн кейс тантай таарсан бол туршлага. За яг энэ хуулийн шаардлага гэх зүйлийг системд оруулах шаардлага гэд яг энэ хэсгийг нь би нэг сайн ойлгохгүй. Гэхдээ яг нөгөө mandatory maintenance гэж байдаг. Одоо заавалчгүй хийгдэх засвар үйлчилгээ гэдэг тэрний монгол тэр байна. За би тэрийг сайн байна уу? Тэгээ би асуусан юм аа. Тэгээд ер нь юу гэдэг юм хэр нөгөө мандатрыг бол ойлгож байна. Тэрнээс өөр нэг тусдаа одоо жишээ нь манай Монгол улс чинь нэг ийм зүйл байна шүү дээ. Одоо жишээ нь цахилгаан эрдэм мөрсний хувьд бол юу гэдгийг техник эрхлэлийн дүрмийн дагуу одоо энэ агарын шугамын газар дуулгын тоног төхөөрөмжийн газар дуулгыг одоо 5 жил тутамдаа одоо ингэ шалгасан байх хэрэгтэй энэ төргээд иймэрхүү нэг юм
хууль эрхч одоо мэрэгжлийн талаас ч гэх юм ийм шаардлагууд За байдаг юм байна. Тэгэнгүүт Америкт бас би яг ийм кейс байгаа болов гэж бодоод байна. Тэгэхэд хэрвээ ингэдэг бол яг ямар шүү юмыг нь одоо гол барьж халавдаг юм бэ? Тэгэхгүй болохоор бид нар одоо ингээд баахан ингээд дүрм журамтай холбоод байвал бүх ажил маань мандатори ажил болчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг жоохон зохицуулт хийгээд фильтрдэг тийм ямар боломж байдаг вэ л гэж асуух гэдэг. Зөв. Одоо жишээ нь одоо миний зүгээр яг бас зөв асуулт байл л да. Яг таныг асууж байхад шууд ороод ирсэн жишээ болохоор одоо манай үйлдвэр дээр би орон Climax маань ингээ Колорадод байдаг уурхад ажилладаг. Тэгээд манай үйлдвэр дээр одоо маш олон тооны усны болон бензиний, газын танкуд байж идэг. Тэгээд тэрийгэ дагаад маш олон тооны нөгөө pressure vessel гэдэг нь шүү дээ. Нөгөө даралтад хийх савууд байж идэг. Яг хууль стандартаараа тэр чинь нөгөө 7 биш ээ. За яг байгууллагын стандартаар бид нар бол нэг жил болгоныг үүсгэх шаардлага байдаг. За тэгээд би яг тэр стандартын тоог нь марчиж уучлаарай. Тэр танк болгоныг одоо жишээ нэг certified болцсон инспекторээр та одоо 5 жил тутамд нэг 10 жил тутамд нэг гэдээ үзүүлэх тийм стандарт байж идэг. Гэхдээ тэр нь угаасаа нөгөө юун дээр систем дээр л байж идэг. Нэгсэндээ танк болгон дээр бид нэр equipment дугаар үсгээд нөгөө давтамжийн 5 жилээр тавьчих нь шүү дээ. Гэсэн хэдий ч тэрийг хийн хүүхээр инженерийн баг хинж явж идэг. Инженерийн баг. План яах вэхээр мэдээж тэр чинь байгууллагын тоног төхөөрөмж чинь систем дээр бүртгэгдэнэ. Тэгээд план төлөвлөлтийн баг болохоор нөгөө угаасаа тэр чинь equipment дугаар үсгээд систем план үсгэж байгаа учраас тэр чинь давтамжлаа гарч ирээд байна шүү дээ. Тэнгүүд яах нь тэр ажил нь гараад ирэнгүүт инженерийн баг руугаа өгчдөг. Тэгээ инженерийн баг нь болохоор нөгөө контрактор авчираад тэр нь болохоор стандартын дагуу 5 жил болгон яг ийм стандартаар яг ийм үйлчлэг хийнэгээд заасан байдаг. Тэнгүүд яах нь хамгийн гол нь certified engineer хүн үзнэ гэж цаанаас заагаад өгсөн байдаг. Тэгэхээр яах нь тэр план тэр work order гаргаж өгвөл инженерийн баг өөрсдөө гэсэн work centerтэй тэр ажлын даалгавраа юунд л өгчдөг нэгсэндээ инженерийн багтаа өгчдөг. Тэгээ инженерийн баг нь тэрийг өөртөө зохицуулаад явчихдаг. Планер болохоор нэг оролцоод байхгүй. Хийсэн үү, хийгээгүй юу? Хийсэн бол би хаалаа, хийгээгүй бол яах вэ? Хугацаа гэж сунгах уу? 7 хоног болох уу? Сар болох уу ингээд хийгээ явчихдаг. Тийм үү байгаа. Захиргааны холбоон дээр юун дээр болохоор инженерийн сугам шулжийн дээр болохоор бид нэр контракторуудыг авчирдаг. Илүү одоо өндөр хүчлийн шугам дээр яг хуу substation болгон дээр ялгаагүй л нөгөө план төлөвлөлттэй. Тэгээд төлөвлөлтийнхээ дагуу контракторуудыг авчираад үсвүүлээд ихтэй нөгөө шаардлагуудаа тавьсан байна. Стандарт бүх юмтайг нь. Тэгээд тэр цаасаа өгөөд хийлгүүл чинь бас нэг өөр жишээ болохоор сая юу ярих гэж байлаа. Яг хуу манай нөгөө дотооддоо бид нар бас яадаг вэхээр нөгөө жил болгон ч юм уу эсвэл улирал болгон ч юм уу тийм thermography тест хийдэг. Flare camera ингээд бариад хаана яг аль хэсэг дээр илүү халт үүсээд байна. Тэр халт үүсээд байна гэдэг бол тэрэн дээр асуудал байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэрийгээ бас бид нар ингээд улирал болгоо үзээ явчихдаг. Тэгэхээр бас эргээгээд энэ дата маань хэрвээ хийгдэх ажил бол одоо стандарт ч юм уу мандатори ч юм уу юу ч байсан систем дээр хийхээс ороо байхгүй. Тэгээд тэрийнхээ дагуу харин хин яг юугаа хийх үү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өөрсдийнхөө үнийг авчрах уу, контракторууд авчрах уу, certified хүн байх ёстой юу, эсвэл зүгээр жирийн хүн авчираад хийх үү гэдэргээд бүгдийг л тэр нэг үрчлэн тэр task list, эсвэл worker дээр тодорхой оруулсан байх ёстой. Баярлалаа. За ингээ болчих шиг боллоо. Бараг 2 цаг болчлоо. За ямар ч төвчээртэй сонсоод оролцсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд манай Солонготой холбогдоод мэдээлэл файлаар авч болно. Тэгээд тогтмол ордог Эрдэнэ төлдөөр оюу толгой сүүлд мярагаас баг хичнээн хуурсан бэ. Ингээд орж байгаа хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд манай Facebook хуудас, LinkedIn хуудсыг байртаагаарай. Тэн дээр та нар байнга мэдээлэл авах болно. Тэгээд тэр програмтай холбоотой тусгайлан презентацийн авах сонирхолтой хүмүүс холбогдоорой. Цаг гаргаад өгч болно. Баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.